би бол бизнес бус хүмүүс харин бэлэн үү. За ямар ч гэсэн орой мэнд бүгдэнд нь за тэгээд Бүгдэнд нь орой мэнд ээ. цаг заваа зарцуулаад орж ирж байгаа та бүхэн хаашаа. За ямар ч зүйлүүдээ эхэлчихээ тэгээд орж ирэх хүмүүсийн дундаас нь орлох. Тэгээд бид нар болохоор рекорд хийгээд авчээ. Дараа нь групп дээрээ постлох аягаар. За ямар ч нэг товчхон танилцуулчих. За манайх болохоор ProCraft Agency гэдэг UX UI design-ы агентлаг гэж явдаг. Тэгээд UX UI design-ы талаар та бүхэнтэй ингээд чөлөөтэй ярилцах үеднээс энэ event зохион байгуулж байгаа. Тэгээд анхныхаа зочноор болохоор Полсод ажиллаж байгаа оюун бол гэдэг юм байна. Тэгээд энэ хүмүүст танилцуулаарай. Тэгээд хэдүүлээ сайхан ярилцаа тэгээ. За тэгвэл эхэллээ шүү. Бусдын сонсогдож байгаа зү манайх. Харин юу бол яриа сонсогдож байгаа юм. За бүгд нь харагдаж байна уу те? Окей, харагдаж байна. Тэгэхээр доотлолт одоо хоёр текст чинь тэр бол хамгийн бага хэмжээ шүү. За. Тэрийг харж чадахгүй хүмүүс бол тэгээ жоохон нууцлаарай. Харагдаж байна. Хайгуу те. Тэ. iPhone 6-аас тэгсэн. Тэгсэнс. За, яа. Баслаа. За яг хэрэг за би одоо өнөөдөр та бүхэн бидний битгүү UI UX дизайны одоо тухай тайлбарлана. Эхлээд өөрөө тайлбарлаж байгаа юм л да. За ингээд агуулга дээр нь болохоор юм ба. За өөрийн амтаас танилцуулнаа. Тэгээ UX дизайн болон UI дизайн талаар ярина. Харин одоо UX дизайнд болохоор одоо UX UI дизайнаас илүү жоохон дэлгэрэнгүй ярих гэж байна. За намайг Баян сангийн оюун бол гэдэг Pacific компанид UI UX дизайнер ажилладаг. Тэгээ ажиллаад одоо 2 дахь жилдээ болж байна. Тэгээ манай компани болохоор нийт одоогоор 2013 онд төвсөн байгуулагдсан. Нийт 400-аас дээш төсөл одоо хийж дууссан. Зарим төсөлчсөн хийгдчихэд байгаа. Тэгээд дийлэх одоо хамгийн сайн одоо партнершипүүд болохоор Lexus болон одоо Harley Davidson, Cyber Agent одоо Японы том компаниудтай тулж ажилладаг. За тэгээд UX дизайны тухай одоо яг дизайн яг UX дизайн яг юу юм болоо гэсэн хүмүүст яг зориулаад одоо Японы сушины газрыг одоо жишээ болгож одоо тайлбарлая гэж чинь UX дизайныг. Тэгээ UX дизайн талаар нэг сайн одоо ойлголттой муутай эсвэл UX дизайн одоо олон мэдээллүүд хардаг тийм дундаас яг аль нь яг юу юм болоо гэсэн тийм одоо зүйлийг бүгдийг тавчхан сайхан тэгслээд гоё тайлбарлая гэж бодож байна. Тэгээ мэддэг хүмүүс нь бол ерөөд бол энэ бүгд миний дандаа хувийн бодлоор хийгдсэн. Одоо миний яг одоо толгойн дээр байгаа юу гэж ойлгодог би одоо UX дизайн юу гэж тэргээр одоо хийгдсэн зүйл шүү. Тэгээд дата дутагдaltaй зүйл мөн байгаа. Хамтд одоо би мэргэжлийн Японы сушины газрын талаар тайлбарлая. За сушины газар гэж одоо бүх сайн мэдж байгаа тий. Тэгээ яагаад энэ сушины газар бус ресторанаас яагаад тийм өөр. Тэгээ яагаад сушины газар ингэж бусдаасаа ингэж илүү
юу гэдэг luxury elegant байна гэдэг. Тэгэхээр тэнд одоо ихэд бол UX дизайныг одоо хамгийн сайн ажилуулдаг нэг процесс явуулж байгаа. Тэндээс л өдөр одоо нэлээд олон зүйлийг сууж болохоор байгаамаа. Тэгээд одоо ихэд бол Sushi-ний газраас UX дизайныг хэлбэрх нь ойлгох тухай ингээд тайлбарлая. Тэгээд ерөөхдөө энэ Sushi-ний газраас UX дизайныг ойлгох тухай ойлголт нь болохоор бас Япончуудын бүх одоо хүний толгойд одоо шингэсэн тийм ойлголт байдаг. Тийм ч болохоор одоо Sushi-ний Sushi-д бол бас Япон хүн болгоно очиж одоо үйлчлүүлдэг байна. Тэгээд Sushi болохоор одоо хоёр одоо хэсэгт хувааж байгаа Sushi-ний газрыг нэг л тавтай Sushi гэж байгаа. Одоо баруун талд нь зүүн талд нь харин баруун талд нь болохоор Sushi Master гэдэг газрын хоёр ингээ янзаар хувааж байгаа. Тэгээд тавтай Sushi ихе одоо юу гэдэг вэ гэхээр захиалагч өөрөө нэг газар руу Sushi-ний ресторан руу орно. Тэндээс өөртөө Sushi-г ингээд сонгоод таблетнаас одоо сонгоод авах захиалах тийм одоо үйлчлэг юм аа. Харин Sushi Master гэхээр одоо шал эсрэгээрээ харилцагчтай тулж ажилладаг одоо газар байгаамаа. Одоо тавтай Sushi болохоор одоо би л их сайн орчуулж сайн мэдэхгүй л байна л да. Тэгээ тавтай Sushi гэдэг нэрлэл заа. Тэгээ энэ болохоор Монголд бол угаасаа хаасаа байгаа. Sakura гэхэд одоо ресторант бол дийлийнх нь ингээд таблетээр үйлчилдэг байгаа тийм. Тэгээ одоо би бол эндээс бол илүү хамгийн гол ялгаа нь болохоор Sushi Master гэх. Одоо ресторан дээр одоо user experience-ийн үйл ажиллагаа талаар тайлбарлана. Тэгээд Sushi болохоор одоо бид нар бол бусад олноос юугаар хэлээд одоо илүү онцлог юм бэ гэхээр маш энгийн байгаа. Гол яагаад энгийн байгаа? Яагаад энэ махыг одоо тий яагаад энэ зөвхөн махаар зөвхөн удаатай одоо ингээд тавьж байгаа юм бэ гэх цаана одоо маш гүн хэлсээр явж байгаа. Гол зүйл нь юу гэхээр хүн яг тухайн одоо хэрэглэгч яг юу хүртэх ёстой тэрийг яг маш сайн бодолцсон байна. Тэндээс л хамгийн хэрэггүй гэсэн бүх элементүүдийг одоо хэрэггүй гэсэн бүх материалуудыг аваад зөвхөн Sushi-ний одоо түүхий загас тэгээд зөвхөн удаа хоёрыг ингэж одоо тавьж харуулж байгаа. За энэний үр дүнд нь юу болж байна гэхээр гол одоо тухайн мэдээж Sushi-ний газар орсон мэдээж Sushi гэж одоо орно шүү дээ тийм ээ. Алжууд нь одоо ямар нэгэн одоо салаад мад байхгүй гэхээр тийм учраас гол зүйл нь юу гэхээр хэрэггүй бүх элементийг хас тэгээ гол чухал гэсэн зүйлээ хүмүүст өг. Тэр зүйл бол маш чухал аа. UX дизайнд бол хэрэггүй бүх элементүүдэд танах хэрэгтэй тийм ээ. Энэ бол дийлэх хэсэг хүмүүс сайн мэдэх байх гэж бодож байна. Дараачлага боддоор мэдрэх гэж байгаа. Энэ л болохоор одоо бид нар одоо зүгээр одоо Sushi-г бол зүгээр нэг идчихгүй. Мэдээж тухайн одоо Sushi Master дээр очиж яг жинхэнэ Sushi-ний амтыг мэдэх юм аа. Тэрээс одоо боддоор мэдэх зүйл дээр болохоор юг одоо баримталж байгаа гэхээр Sushi-ний ресторанаас бол юу баримталж байгаа юм гэхээр Sushi-ний тогооч одоо тухайн Sushi-ний мах ямар мах одоо ямар загсыг ашиглаад ямар төв загсаад ашиглаж байгаа хаанч ирсэн гэх. Мөн Sushi-ний доторх одоо интерьер дизайн тэр ашиглаж байгаа хутаг тав савхны дизайн бүх зүйл ингээд цогцоороо одоо Sushi Master-ийн хувцас центр гэх мэт те тэд нар бүх цогцоороо нийлээд одоо ерөөхдөө Sushi-ний одоо рестораныг жинхэнэ утгааруудыг бидрүүлж байгаа юм. Тэгээ энэ одоо бас юугаар давалтай вэ гэхээр тухайн хүн ороод гарлаа зүгээр ороо гарах биш тийм ээ. Бүхэлд нь тэр одоо амтыг жинхэнэ одоо тэгээд яаж хийсэн яасан тийм зөвхөр тийм одоо баягаар мэдэрч гарах юм байна. Одоо энэ бол яг юун дээр одоо байна гэхээр жишээл энэ бол UI дээр бол их мэдэгдэн одоо жишээл дизайн систем гэдэг нь шүү дээ тий. Дизайн систем нь бол одоо яг Sushi рестораны одоо харуулж байгаа бүх зүйл бүх элементүүд бүгд яг адилхан уялдаа холбоотой нэг зүйл байгаа. За дараач ялгарл гэж байна. Одоо жишээл ялгарл дээр юу вэ гэхээр чухал та одоо зүгээр Sushi ресторан руу ингээд ороод үзэхэд бол Sushi-ний тогооч бол бүх юм бай юм л дээ. Одоо жишээл ялгарл дээр жишээл ялгарлыг би юу гэж орлуулсан мэдэхгүй л нэ. Гэхдээ
ялгал дээр бол юу гэж ихээр одоо жишээл суши байла, загас байла. Загсыг зүгээр ингэ хэрччихгүй. Одоо Монгол дээр бол бид нар бол ингээд цул мах, юуны мах, хаа мах гэвэл ингээд хаа маа гэдэг шүү дээ. Ангилд шүү дээ. Энэ дээрээс сайдлахаа загсыг хамгийн одоо чухал, хамгийн гоё амттай тэр хэсгийг одоо сушины махыг гаргаж ирэх жишээ нэ. Тэгээд сушины махыг одоо тасдахтаа хүртэл ямар одоо харагдц талдаа хэр цэв одоо хэр одоо цэвэрхэн нямба харагдах зүгээр ингээд одоо зүгээр одоо Монголд бол бид нар бол махаг бол зүгээр шууд ингээд цанаад идчихсэн шүү дээ. Тэгэхгүй бүр соёл болсон бүр ингээд урлаг болсон л байгаа юм л да. Одоо тэр махыг яаж ихэнх гоё харагдуулах вэ? Яаж тэр гоё зүйл нь хүн тэр одоо амтлаг шин чанарын одоо итгэс өмнө үзүүлэх үү? Дээрээс нь яаж тийм одоо таашаал авах вэ? Харж таашаал авах вэ гэдэг зүйлийг маш харуулж байгаа. Тэгээд сушиг бол хэрчгтээ бол Монгол маш ингэж одоо олоолууд хэлчихгүй та нар бол мэдж байгаа. Сушиг хэрчгтээ дийг наалдаж ганц л цэцэл төр хэрчих хэвээр. За тэрэн дээр бол маш чухал зүйл байгаа юм л да. Тэгээд сушины махны тэр текстур болон тэр зүйлийг бүгднгийн ингэж цэвэрхэн бөгөөд яг амтын яг аргасан тэр зүйлийг хэрэглэгчтэй өгөх тийм одоо зүйлийг одоо ялгал гэдэг юм. Жишээл UI UX дизайн дургуулыг адилхан маш чухал бүх зүйлийг детальтай хийх хэрэгтэй л дээ. Маш за ялгал дээр бол деталь гэсэн юм байна. Детальтай хийх хэрэгтэй. Тэгээ бүх зүйл дээр нь мэдээж хинунгаа хандах тэндээс ямар нэгэн алдаа гаргахгүй байх. Тэндээс илүү хэрэглэгчд илүү ямар нэгэн одоо тухайн хэрэглэгч алдаа гаргахгүйгээр тэрийг одоо мэдрэх, ойлгох, тэрний тухайн зүйлтэй харьцах гэдэг зүйл байна. За дараачих дээр нь болохоор зочин гэж байна. За зочин болохоор юу байна гэхээр одоо бид нар юу UX-дээр бол мэдээж одоо user харин юун дээр бол бас адилхан нэг зочин байна. Зочин ресторан дээр. За харин зочин дээр бол юу вэ гэхээр их сонирхолтой сушины мэргэжлийн тоогоч нар болохоор ингэдэг гэж зүгээр ингээд суши одоо хэрэглэгч ороод ирлээ. Яг орчхоос нь авуулаад бүх зүйл орчхоос авуулаад тэр алхам өмсөн байдал бүх зүйл тэр одоо ярианы өнгө бүх зүйлээ ингээд толгойдоо ингээд боловсруулад тухайн хүн таас нь яг тийм сушиг бэлдэж өгдөг. Тэгэхээр энэ дээр юу болох гэдэг юм гэхээр FT буюу хэрэглэгчийг маш сайн ойлгох зүйл байгаа даа. Маш сайн ажиглал хамгийн чухал зүйл. Бид нар бол яг ингээд сушигээ хийж ингэж хараад байгаа. Яг үндэ бид нар бол сушиг хийхээс өмнө аль дээр тэр бүх зүйлээ одоо бодсон маа. Тэгэхээр маш хурдан хугацаанд одоо хэрэглэгч маш хурдан таньж гэсэн үг л дээ. Тийм. Тэгэхээр одоо UI UX дээр ч гэсэн маш одоо хэрэглэгч бол таних зүйл бол хамгийн чухал зүйл юм а хэрэглэгч ойлгох гэдэг зүйл хамгийн чухал. Энэ бол толгоонд маш сайн шингээх хэрэгтэй. Нэг зарчим байна. За дараачдаар бол үзүүлбэр гэж. Үзүүлбэр бол гайхалтай одоо эхлэхээс авлаа төгсгөл хүртэл сушиг үзүүлэхэд бол үнэхээр гайхалтай. Тийм ээ. Яаж ингэж хийж байгаа юм бэ? Яаж ингэж гайхалтай хоолыг ингэж Японд ч цэвэрхээд дээ шүү дээ. Ингээ цэвэрхэн монголчууд бол өнөөдөр хахал ямар яаж ингэ цэвэрхээж харах жишээ нэ. За энэ бол хамгийн гол зүйл юу вэ гэхээр хэрэглэгчд юу гэж байна гэхээр тухайн одоо хэрэглэгчийг гол татах зүйл нь болж байгаа юм ба. Одоо үзүүлбэр гэдэг одоо үзүүлбэр одоо тухайн зүйлийг яаж хийх нь одоо ингээд За байнамаа. Тэгээ гол үзүүлбэр гэх зүйл нь болохоор хэрэглэгчийг хамгийн татах зүйл юм байна л да. Хэрэглэгчээ хамгийн их нь татах зүйл үзүүлбэр. Тэгэхээр хэрэглэгч одоо тухайн зүйлийг хараад төгсөх хүртэл үзүүлбэр бол хамгийн гол тоглолтыг одоо хийн гэсэн. Дундах одоо бүх одоо процессыг бол ингээд үзүүлбэр гэдэг зүйл бүх зүйлийг аваад явчихж байгаа. Одоо жишээл үзүүлбэр гэдэг зүйл бол UI UX дээр. За UI UX дээр бол хамгийн UI UX дээр одоо анимашн гэж байна шүү дээ. Хөдөлгөөн яаж текст яаж хэрхэн гаргах вэ? Одоо пэйж хооронд яаж одоо шилжих вэ? Тэр хүртэл одоо тэр болгон сушин ресторанд бол ингээд тийм презентацийн буюу үзүүлбэр маягаар одоо орж харагдах жишээ нь. За миний бодлоор бол үзүүлбэрийг бол яг дизайны одоо 90% бол би бол яг хоёрт оруулна.
ихэнд layout, хоёрт бол үзүүлбэр маш чухал авчирсан би бол. Миний хувьд бол тийм байна. Тэгэхээр үзүүлбэр аюу вэ гэхээр хэрэглэгч анханасаа одоо хэрэглэгчийг эхнээс нь төгсгөлд хүртэлх тэр одоо бас зам байгаа шүү дээ. Тухайн одоо ойлгох зүйл одоо хэрхэн яаж хийдэг талаарх тэр зүйлийг бүгднийг маш сайн одоо алдаагүйгээр ойлгуулах зүйл юм байна. Хэрэглэгчийг өөдөхгүй гэсэн үг. Тийм хэрэглэгч өөдөхгүй бол хамгийн чухал татах хувьдсан байна үзүүлбэрээр. UI UX төр хүртэл тийм шүү дээ. Тийм будаан одоо жишээлбэл тийм button ч юм уу тиймэрхүү зүйл ингээд хөдөлж мөлжөөл бас тэр тухайн зүйлийг маш их татах жишээ нэ тий. Тэгэхээр үзүүлбэр бол маш чухал. Одоо өнгө олон текстний size интерес хамгийн чухал зүйл үзүүлбэр хөдөл анимашн байна. Гэхдээ миний хувьд бол сүүлдээ тийм болоод байгаа юм. Тий. За дараагийн нууц бэлэг гэж байна. Тэгэхээр одоо тухайн одоо аппликейшн ч юм уу вебсайтыг үзээд хүн бол зүгээр ороод гарах одоо тэр зүйл бол яг хөө энгийн зүйл. Гэхдээ одоо хамгийн гол зүйл юу вэ гэхээр одоо sushi стандарт бол яаж юм гэхээр та нар ингэ сайн харуул зөвхөн rice болно sushi байна шүү дээ тий. Тэгэхээр sushi энэ хоёр одоо яг ингээд итгэхэд байсан ч гэсэн яг ам доторход бол шал өөр хамт орж шин. Тэгэхээр яа тэр амтна юундэ байна вэ гэхээр одоо жишээлбэл sushi болон rice-ийн дунд бол жижиг юу өгдөг. За уучлаарай. За энэ дээр болохоор яах вэ гэхээр гол rice болон махорны хооронд бол одоо wasabi байна. Wasabi бол хүн болон баг мэдэх байх гэж байна. Нөгөө нэг амар гата тий амар сэгнүүлдэг амт шүү дээ. Тэр бол тэр зүйлийн амтыг бүр сайн харуулж байгаа болон хэрэглэгч бүр ингэ surprise болгож байгаа. Бүр хэрэглэгчийг илүү татах тийм зүйл болж байгаа юм аа. Гэхдээ бас мөн адилхан урд нь одоо сайн харуул бас цуу байгаа. Суугаас одоо юутай rice-тай ингээ холиод идвэл бас нэг өөр амт болох жишээ. За тэгээд ерөөхдөө бол яадаг вэ гэхээр sushi страны мастер бол тухайн хэрэглэгчд зориулж sushi страныг одоо sushi странд байгуулдаг юм аа. Одоо жишээлбэл Токиод амьдардаг эсвэл Осакад амьдардаг одоо sushi стран байлгаад амт нь бол шал өөр байх жишээ нь. Яагаад гэвэл одоо тухайн хэрэглэгч одоо Токиогийн одоо тэр хавьд амьдардаг хүмүүсийн амтлах одоо мэдрэмж нь одоо амтлах дуртай амт нь одоо өөр байх чинь тий. Тэгэхээр одоо яг Токио хавийн хүмүүс Японд юу Осакад очиод sushi идлээхэд таалагдахгүй байх одоо бас одоо эрсдэлтэй байх чинь. Тэгэхээр одоо энэ зүйлүүд одоо чи UI UX дизайн дээр юунд харагдчих вэ гэхээр одоо олон улс дамжсан одоо олон улс дамжсан байгууллага дээр харж байгаа л да. Одоо жишээлбэл Amazon гэдэг ч юм уу одоо нөгөө нэг юунаас хамаарат улсаас хамаарат дизайн шал өөрчлөгддөг шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр зүйл бол маш чухал байна. Тэгэхээр тэрхүү тийм маш чухал зүйлийг жижигхэн одоо sushi стран хүртэл тэрийг бол харуулж байгаа юм аа. Тэгэхээр sushi стран бол үнэхээр user experience бол хувьд бол үнэхээр агуу зүйл юм аа. За тэгээд наачдаар болохоор Япон болон Америк UX ялгаа. Би бол ерөөхдөө бол дандаа Япон болон барууны орны ялгааны талаар ерөөхдөө их тайлбарлана. За ингээд Япон болон Америк одоо хоёр сайт байна. Энэ бол хоёулаа дүгсээг адилхан сушитэй адилхан. Бас нэг усаас хамаарч дизайн өөрчилж бас чинь. Тухайн хэрэглэгч зориулж тэ ямар одоо өнгө ямар зүйл дуртай сонирхдаг яаж тэрийг тухайн одоо өнгийг хэрхэн одоо ойлгодог талаар тий. Жишээлбэл Япон хүмүүс одоо юу вэ гэхээр одоо жишээлбэл сайн харвал одоо улаан өнгө ихтэй шүү дээ тий. Тэгээд улаан өнгө маш ихтэй. Рактан бол угаасаа улаан өнгө тий. Америк бол бас яг адилхан улаан өнгө жижигхэд юу жоохон шугарсан байна. Гэтэ одоо улаан өнгийг одоо жишээл өнгөд алдаа орж жишээлбэл Япончууд одоо жишээлбэл одоо Америкийн одоо Rakuten сайтын одоо сайтын хамгийн одоо артлын бэкграундын одоо саарлонго шүү дээ. Саарлонго
Өнгийг бол Япончдод юу гэж боддог вэ гэхээр хэртэй өнгө гэж боддог байх чинь. Одоо миний хувьд бол анх одоо Японд ирээд дизайн хийж явахд бол би бол амар их юу ашигладаг аахгүй одоо яг юм саал өнгө маш их ашигладаг байхгүй юу? Саал өнгө одоо нартлын бэкграунд ашиглах жишээ нь. Гэхдээ Япончууд бол саал бэкграундыг болохоор хэртэй өнгө гэж тооцдог. Тэгээ Япончууд бол хэртэй өнгө бол маш хянанга. Япончууд бол өнгөн дээр бол маш хянанга, маш мэдрэмжтэй байдаг л да. Тийм учраас цаавныг нэлээд их сайтууд дээр ашигладаг. Саал өнгө бол бусад одоо дундын завсрын өнгөнүүдээс их татгалздаг. Гол цул одоо яг цул одоо solid өнгөнүүдийг их ашигладаг. Жишээлбэл одоо өнгөн дээр жишээлбэл улаан өнгө байлаа гэхэд улаан өнгийг бол Японч одоо ингэж ойлгочихсон. Улаан өнгийг бол одоо аз жаргалтай болно одоо ихтгэл даасан өнгө гэж одоо ойлгочихсон юм тийм ээ. Харин одоо Америкчууд юу гэж ойлгох вэ? Энийг анхаарал. За эсвэл энийг болохоор ямар нэгэн анхаарал татахад их ашиглана тийм ээ. Тэгэхээр эсвэргээр бол Япончууд бол энийг бол үгүй. Бид нар бол энийг бол бидэнд илүү тааламжтай өнгө гэж хэлээ авдаг. Өнгөдөр бол ингэж ус оронд ялгаа бол байна. Вебсайтн дээр бол. За харин фонт дээр болохоор Японд бол нийт канжи олон үсгэнд нийлээд 200-аас дээш үсэгтэй. Дээш үсэг буюу нийт 200-аас 2000-аас 3000 гэдэг л та 2000-аас 3000 нийт канжи ерхэд бол бүр ингээд Японд үсгэнд бол ингээд нийлээ бүгд ингээд нийлээ байж байгаа. Харин Америк үйл латин үсгэнд болохоор 23-аас 30 баха тиймэрхүү хэмжээтэй байх чинь. Одоо энэ одоо юу харуулж байгаа юм гэхээр яг сайн харуулт хоог нь харуул маш их хэмжээний дата явуулж байгаа шүү дээ. Маш их хэмжээний зай ажиллаж байна тийм ээ. Японд үсэг бол. Тэгээд мөн фонт дээр юу харагддаг вэ гэхээр Японд л Америк фонтыг харагддаг гэхээр Америк фонт нь одоо жишээл том үсгээр жижиг үсэгтэй тийм ээ. Томоор жижиг үсэгтэй. Харин Япон үсгээр бол том жижиг байхгүй. Бүгд яг томоор л бичнэ. Тийм зүйл байна. Харин одоо санс одоо сертэнтэй фонт, сертэнгүй фонт гэвэл бас ерөөдөө бол яг адилхан. Америкчсан сертэнтэй фонт байгаа, одоо Япончсан сертэнгүй фонт байгаа. Яг одоо Японоос сүүлийн үед фонт бол маш сайн хөгжөөд ерөөдөө бол Америкийн одоо барууны хэв стилийг бол нэлээд сайн шингээж харуулж байгаа. Тэгэхээр одоо нэг сонирхолтой зүйл байна л да. Жишээлбэл энэ зүйл хавсраад орсон л да. Сонирхолтой байлд гэж бодоод. Жишээлбэл ингээд сансар огтойгоо байна шүү дээ. За нэг 3 хэмжээстэй ингээд байлаа явчихсан. Одоо нар бол ингээд яг гайгүй хөнгөн гэж байгаа. За тэгээд ньютрон гэдэг энэ од болохоор нараасаа бүр ингээд хүндэг гэж. Тэгээд black hole харныг болохоор ньютрон одоос л бүр илүү үнэ гэж. За харин та нарын одоо ашигладаг фонт бол тэндээс их гэж байгаа. За гэхдээ энэ бол яг үндэл үгүй. Яг үндэл Japanese font бол одоо ингийн таны фонтоос илүү их хэмжээ ашигладаг гэсэн. За тэг хамгийн сонирхолтой нэг зүйл нь юу гэхээр фонтыг Япончууд болохоор вебсайт юм уу утасны дизайнд бол зургаар их гаргаж одоо харуулдаг. Яг маш их хэмжээтэй болох учраас дийлэх одоо чухал биш гэсэн зүйлүүдээ жижигэн одоо текстүүд одоо бас бүр яг чухал биш гэсэн текстүүд болохоор бүгднийг зураг хэлбэрээр харуулдаг байх чинь. Би бол Японд анх хэрэг маш гайхсан. Ингээд өөрийнхөө дизайныг гаргаад кодерд параметртэй үеихээр одоо бүгдийг ингээд зураг болгож өгөх. Би гайхаад тэр үйл маш гайхсан. Тэгээ яагаад яасан чинь Японы фонт бол маш хүндээ, маш одоо том хэмжээтэй 20-с дээш мегабайт хэмжээтэй байдаг. Тийм учраас бид нэр гол зүйлүүд одоо жижиг тайтлууд тий тайтлуудаа бүгднийг юу харуулдаг, зургаар харуулдаг. Тэгээ ерөөдөө бол фонтны хувьд бол сүүлд бол Америк хэм маягийн фонтуудыг тайтл дээр гарчиг дээр ашигладаг болсон. Харин нөгөө нэг дэлгэрэнгүй тайлбарыг бол зүгээр ингийн өөрсдийнхөө зүгээр ингийн Arial гэх мэт тиймэрхүү фонтоор ингээд харуулдаг. Тэгэхээр ерөөдөө бол Японд бол фонт ашиглана гэдэг бол жоохон хэцүү.
За тэгээ харагдцсан үед бол layout-ууд бол одоо бас яг уу гинж яасан л та. Жишээл одоо Япон хувилбарын вебсайт одоо яг уу болно. Одоо барууны хувилбар Америк тийм одоо яг уугийн сайтуудыг жишээ авч үзвэл Японочд бол гэж яг гэсэн одоо юу гэдэг үйл дээр ингээ дизайнерууд ингээ Японочд бол ингээд жижигхэн одоо жишээл нэг одоо жишээл яг дундаж хэмжээнд бүгдийг ингээд багтаагаад ерөнхий ингээ мэдээлэлд агуулгыг нэг харуулдаг. Харин Японд барууны хувилбар дээр яаж юм гэхээр эсрэгээрээ хоорондоо маш сайтай группээр одоо жишээл слайдер ингээ нэг групп trending now ингээ нэг групп header хэсэг нь болохоор ингээ нэг групп бүгдийн ерөөхдөө бол барааны орнод бол white space-ийг бол маш сайн ашигладаг ус байгаа л да. White space-ийг бол маш сайн ашигладаг ус байгаа. Харин Япон улс болохоор яаж вэ гэхээр white space биш. Эсвэргээр текст мэдээлэл маш чухлаа гэх текстийг уншдаг ус байгаа. Яагаад текст их байна вэ гэхээр ерөөхдөө бол канжи маш бас мэдээж дээр үеийн соёл учраас мэдээж маш чухал байгаа. Канжигаар маш бүх мэдээлэл 6 сэлнээ сайн мэдээлэл ойлгодог. Уус тэдний нугаас ойлгосон бас канжигаар маш сайн одоо их юм уншдаг. Тэрнгээс одоо 6 сэлнээ сайн одоо мэдээллийг хүлээн авч чадчих жишээ. Одоо жишээл input ингээд зураг байлаа гэхэд одоо эндээс илүү Японочд бол текстийн мэдээлэл маш их дэлгэрэнгүй мэдээллийг авах хичээдэг. Тэгээс одоо бас сайн харуул ерөөдөө өнгөний тооны хувьд бол дийлүүд одоо сайн харуул одоо news одоо энэ гол хэсгийн гол одоо контент бол одоо title нь бол цэгэр өнгөтэй, дээдлийн search гэсэн бас цэгэр өнгөтэй, categories бас цэгэр өнгөтэй байх шин. За ингээ ерөөдөө бол дандаа ингэж үүндээ бол яг өнгөөр биш текстээр ингэж маш хурдан мэдээлэл авдаг. Харин өнгөөр бол ялгахад жоохон төрөх гэдэг жоохон тийм их тавсалтай. Харин эсрэгээр бол барааны орнод болохоор өнгө маш сайн ялгалж байгаа. Одоо ч ингээ сайн харуул. Яг категори мэдээний ангиллууд тэгээд одоо make your homepage гэх энэ одоо текстүүдийг маш тод өнгөөр ингээд тусад ингээд ангилаад бусадад хийггүй дараа нь харуулах зүйлсүүдийг чон бараанд өнгөөр харуулах жишээ. Харин Японд дээр бол тиймэрхүү зүйл бол байхгүй бүгдийг адилхан байх хэвээр гол нь бүх мэдээллүүд нь хоорондоо одоо юм хэрэг булаацалтгүй байх гэсэн үднээс бол өнгийг маш хянанга ашигладаг. Тэгээ харагдцаар бол юм байна. Гэхдээ дараагийн зүйл дээр болохоор одоо өнөө үед болохоор Японы вебсайт одоо ямар шүү одоо хэм маягт болж байна гэхээр одоо яг зүүн талд бол яг Японы вебсайт байна л да. Тэгэхээр энийг бол харахад бол барууны вебсайт гэж харагдсан тийм. Тэгээд жишээлбэл яагаад вэ гэхээр одооны вебсайтууд бол одоо өмнөдөр харуулсан Yahoo шиг одоо ийм цагаараас салж байгаа. Одоо л харин эсрэгээрээ барууны соёлыг илүү их өөртөө шингээгээд одоо Япон хэмжинжтэй барууны хэмжинжтэй одоо ирлийдсэн маягийн одоо ингээд веб дизайнтай одоо л яг ингээд хөгжөөд явж байна. Хөгжөөд бол миний бол одоо харснаар болно. Одоо бол яг 2-3 жил болж яг ийм одоо барууны соёлтой болоод одоо жишээлбэл сайн харуул менюуд бол бүгд англи. Ерөөсөө Японд бол меню их байхгүй. Яагаад Японд меню ингээ ашиглахгүй байна вэ гэхээр мэдээж нэг фонт маш том хэмжээтэй учраас тэрийг багсанд бол англи төсвүүдийг ашиглаж байгаа. Тэгээ гол үүн дээр гол eye catch хэсгээр болохоор одоо англи одоо үг ашиглаж байна. Тэгээд бас нэг зүйл нь болохоор одоо ухаарад үзвэл бас ягаад текстүүд японочдод их дуртай бай гэхээр японочд бол утсаар их маш веб ордог. Одоо би бол Японд бас биасан Японд ирээд бас UI дизайн болох бас нэлээд японочдыг дизайнертай ажилласан л байна. Тэгэхэд бол аппликейшн ингээд ашиглах юм бол ерөөсөй байхгүй. Аппликейшны хөгжилт бол маш бага. Эсрэгээр хүмүүс бол Safari, Chrome-оор вебсайт орж үзэдсэн л тавь. Гайхаад яагаад ингэ орж ирдэг бол угаасаа текстэн дуртай хүмүүс
болохоор ингээ вебсайтууд ингээ ороод үзэж байгаа л да. Харин аппликейшн болчвол тухайн аппликейшн мэдээж том хэмжээтэй том аппликейшн болж учраас тэгээд тэр зүйлийг ингээд болоод шууд вебээр харуулахаар бол тэгээд вебээр харуулад одоо чи зураг энэ төр одоо маш хэмжээний дата авна шүү дээ. Маш хэмжээний мегабайт та болохоор бүгдийг ингээ текст болгож байгаа. Текстээр харуулж байгаа. Тийм болохоор ингээ текст нь мэдээлэл Японочууд их таардаг. Их яг амьдралын хвшлэх текст мэдээлэл маш их таардаг гэсэн. Гэтэ одоо л яагаад энэ одоо хувираад байна вэ гэхээр одоо л мэдээж интернет урд маш сайн үржиж байгаа. Тийм учраас одоо тэр файл том хэмжээтэй одоо веб удаан унших гэсэн асуудал байхгүй болж учраас Япончууд бол одоо зураг бас нэлээд ашигладаг. Зураг одоо сүүлийн видео маш их ашигладаг. Одоо нөгөө нэг текст одоо жишээлбэл Yahoo Japan дээр одоо байгаа юм шиг одоо текстүүд бол одооны сайтууд бол бараг нэг харагдахгүй. Ихвчлэн зурагаас харуулна байх жишээ. Тэгэхээр бол ерөөдөө бүгд дандаа барууны маягаар явж байна гэсэн үг. Юу Япон л одооны ингээд барууны вебсайт ялгаан бол одоо миний бодлоор одоо ийм байна. Одоо харснаар бол. Дараач дээр юу тайлбарлая гэхээр UX design frameworks болно. Хэрэгл төлсийн талаар тайлбарлал. Одоо яа өөрийнхөө одоо юу гэж ойлгодог тэрний талаар. Тэгэхээр одоо FIA болохоор одоо энд бол дөрөв нь одоо шилдэг ном байна. Энэ дөрөв нь том багаж хэсэг байна. Visual Editor бол бүгд багаж хэсэг гэж бодож байгаа. Тэгээд одоо UX design бол frameworks гэж нэрлэж байгаа. Энэ дээр бол нэтээс хайхад бол ер нь гарчихгүй л UX design frameworks. Ингээд болохоор UX design frameworks гэж нэрлэж байгаа. За тэгээд энэ frameworks гэдэг юу вэ гэхээр одоо ч машин дээр авч үзвэл хөдөлгөөрийг хэр урд нь хөдлөх хүү тухайн барай хүртэл одоо хэр хурд нь явах уу эхний хэдэн секунд гэдэг вэ 10 секунд эхний за 1 2 секунд хэрэгтэй хэмжээний хурд авах уу тэр зүйлүүдийн бүгдийг ингэж зохицуулж зүйлүүд нь болохоор хэрэглүүд нь болохоор одоо энэ дөрөв нь одоо шилдэг одоо дөрөв шилдэг юм байна. Энд бүгд л Google, Facebook гэх мэт маш том одоо компаниуд Apple бүгдэнд нь ингээ ашиглаж байгаа маш тухал одоо хэрэглүүр аамаа. За энийг бол ингээ хүн бол харсан л багтай. Дөрөв ингээд одоо жишээлбэл тэр Lean startup, Lean UX гэдэг хүмүүс л харсан л багтай. Энэ яг хоорондоо яг ямар ялгаатай юм бол гэх мэт төрлөд нэлээх байсан баха. За харин одоо би жишээл одоо ихнийх нь одоо change by design гэдэг. Энэ бол одоо ерөөдөө юу энэ болохоор ерөөдөө design thinking гэдэг байгаа. Тэгээд энэ 2009 онд гарсан Tim Brown-ы ном байгаа. IDEO-гийн CEO тийм ном байгаа. Дараа нь болохоор ингээд 2000 дивчлээ авч үзвэл 2011 онд болохоор Lean startup гарч ирээд дараа 2010 онд Lean UX гарч ирээд дараа нь sprint гарчихсан. Тэгээ ингээд бол ингээд UX design-ыг frameworks гэдэг юм билээд байгаа юм л да. Бүгдийн болохоор. За тэгээ sprint болохоор одоо миний хувьд юу вэ гэхээр энэ дөрвөөр таарцуулбал энэ бол эхлэлийн маш хурдтай авах одоо баг цэцэг гэж байна. Энэ бол маш хурдан тестлээд маш хурдан үрдэн авах маш тийм одоо тестний маш мундаг арга гэж бол ойлгож байна. За тэгээ бүгдийг ингээд нарийн тайлбарлаж үзвэл change by design буюу design thinking гэдэг байгаа. Design thinking бол бид нар бүгд мэднэ баха гэж бодож байна. Яг юугаар мэдхээр бид brainstorm гэдэг хийдэг шүү дээ. Яг тэр бол яг л бас design thinking бас яг адилхан багж зэвсэг гэсэн үг. Яг адилхан одоо хөдөлгөөр гэсэн үг. Бас адилхан асуудыг ID-г боловсруулах тийм хөдөлгөөр аамаа. Энийг бол ID-г одоо яг ID гараад тэрийг алийг сонгох уу яг аль нь илүү бүтээгдэхүүн болохоор байна. Тэрийг бол ингэж гаргадаг багж гэсэн юм аа. Тэр тийм багж гэсэн юм. Дараач дээр болохоор Lean startup гэж ном гарсан ба. За энд болохоор яадаг вэ гэхээр тухайн одоо ID гарлаа. Тэр нэгээд ID гарлаа. Тэр нэгээд боловсруулагдлаа. Тэр нэгээ бас дахиад боловсруулагдаад дараа нь туршигдаад дараа нь тэрнээсээ дахиад одоо суралцаад ингээд тойрог хэлбэрээр явах байх чинь. За Lean startup бол одоо ерөөдөө ингээд
зургаар харж үзвэл одоо хамгийн том тойрог баг. Гэхдээ Lean Startup гэсэн чинь стартап гэдэг компани дээр бол ерөөхдөө Lean Startup гэдэг энэ хөдөлгөөр бол жоохон муу хөдөлгөөр. Яагаад гэвэл build гэдэг бас одоо хэвдүүл авчиж байгаа. Build болохоор ерөөхдөө бус төлөвтэй жоохон алдааг нь илүү харуулах зүйлтэй. Тийм учраас одоо дараачтай харуулъя л да. Тэгэхээр Lean UX гэдэг дараач юм ба. Lean UX нь юу гэхээр одоо энэ Lean Startup-ийн зөвхөн туршилт ID-гаас ингээд туршилт хүртэл хэсгийг маш сайн наривчлалтаа харуулах механизм аа. Одоо жишээлийн дээр одоо байна л да. Тухайн асуудал гарлаа, тэндээс голсол боллоо, туршлаа, дахиад тэндээс одоо фидбек буюу тийм одоо тухайн хариуг авлаа. Тэгээд ингээд туршилт маяар ингээд байна. Яг тэр одоо бүтээгдэхүүнээр бол ерөөс оров. Тухайн бүтээгдэхүүн гарахаас өмнө ингээд туршилтын байдлаар ингээд одоо туршилтыг хийх хамгийн сайн механизм бол ингээд Lean UX байна. За одоо л 2016 онд Sprint гэж гарсан байна. Sprint 2016. За энэ болохоор яаж вэ гэхээр одоо оруулаа. Энэ болохоор тухайн ID гарлаа. Тэргээ скетчлээ. Тестчлээ. Тийм одоо маш жижигэн хөдөлгөөр жижигэн боловч маш чадaltaй хөдөлгөөр. Яг л тэр зүйл яаж байгаа юм гэхээр тэг гол тухайн одоо бүтээгдэхүүн бэлэн болохоос өмнөх бүх зүйлийг гаргачихж байгаа юм л да. Тэгэхээр энэ бол маш сайн хамгийн сайн хөдөлгөөр. Маш одоо бус зүйлээс илүү маш зүйл сайн зүйлийг олж харсан хөдөлгөөр аваа. Одоо энэ хажууд нь одоо байх чинь одоо жишээлбэл map гараад sketch гараад тэргээ сонгоод тэгээд прототип гараад тест гаргах. Одоо энэ бол яг 5 өдрийн л одоо тест байгаа. Гэтэл яг sprint 2 гэдэг ахад 4 өдрийнхээ гарцсан байгаа. Sprint-ийг бол бусад хөдөлгөөртэй харьцуулбал маш хурцтай, маш хурдан дүн гаргадаг тийм зүйл аа. За тэгэхээр энэ дөрвөн ном нь болохоор ерөөд яадаг ном вэ гэхээр тухайн бүтээгдэхүүнийг яг хэрэглэгчдэд яаж их алдаагаа хүрэх талаарх ном байгаа л да. Тэгээ энэ дөрвөн нь бол тус тустай өөр юу гэсэн онцлогтой. Яг аль алийг аваад өөрсдөө прожекттэй, өөрсдөө төсөлтөө, өөрсдөө хийж байгаа зүйлтэй ингэ шингээж оруулах нь таны өөрсдийн зүйл татвар байгаа маа. За тэгээ бас би ингээд дөрөв ингээд зүйлээлээ. За ингээд 2009 оноос ингээд үүсгэсэн ерөөдөө ингээд хүмүүс анхаарал татчихсан байна те. Дизайн ингээд маш чухалчсан одоо эхлэл байна. Гэхдээ яг үнэндээ бол Японд бол бас аль дээр 1970 онд бол Kaizen гэдэг байгууллага доторх зогсолтгүй хөгжлийн талаарх ийм одоо систем гарчсан. Тийм нэг систем болохоор 1970 онд гарсан. Одоо жишээл бид 2009 онд одоо дөнгөж design thinking-ийн талаар бодж байлаа гэхэд аль дээр одоо Kaizen бол Японд аль дээр хөгжсөн байх шин. Тэгэхээр одоо байгууллагад одоо Японы бүх байгууллагууд бол бүгд одоо энэ Lean Startup, Lean UX, design thinking гэх мэт бүх зүйлүүдийг бол дотор аль дээр бүгдийг шингээсэн байх гэсэн. Тэгэхээр бол бас гайхалтай л байгаа юм л та. За тэгээ Kaizen-ийг дахиад задлаад үзвэл бас яг адилхан. Одоо тухайн зүйл нь зогсолтгүй иргэн, байнгын чек алдаа гарна, тэргээ засна, чеклэн, хэрэггүй зүйлийн танан тухайн тэгчээ. Харин тэгээд энэ зүйлийг болохоор хамгийн тэг Kaizen-ийг одоо ихэд бол хамгийн хашгирсан компани болохоор Toyota Corporation. Тэгээд Toyota Corporation байгаа. Тэгээд Toyota Corporation болохоор ихэд бол машин үйлдвэрлэлийн компани. Тэгээд мэдээж бүтээгдэхүүний алдаагүй маш зөв эдэнхтэй маш зөв үйлдвэрлэлийн явцдаалахын тулд мэдээж Kaizen гэдэг зүйлийг ашигласан байна. Тэгээд Toyota систем юу лээ тэгээд тавиул гараад ирэх байхаа. Тэгээд ерөөд Toyota компани бас бусад Америк орнд л бас нэлийн энэ Kaizen гэдэг зүйлийг оруулсан байна. Жишээлбэл одоо нэг кино байдаг л да. Гүнвүү тийм нэг кино байдаг байхгүй. Тэр болохоо яадаг вэ гэхээр Япончууд ерөөдөө тухайн үед бол Япончууд Америкчууд ерөөсөн машин хийж чадахгүй. Ерөөсөө машин хийж чадахгүй. Тэгээд бид нар одоо тэр машин хийсэн чинь тийм эвдэрчдэг.
Тэгэхэд л одоо Toyota гэх мэт Toyota чи болсон нэг компани байгаа. Тэр нь болохоор кинон дээр болохоор тэр компани болохоор тухайн одоо системийг оруулж ирээд одоо чи Японд одоо биш Америкийн тэр одоо машины индустрийг болохоор ингэж маш сайн хөгжүүлсэн байх чинь. Тэгэхээр одоо ерөөд бол Kaizen бол ерөөд бол бас нахдагч бас хөдөлгөөн гэж болно. Тухайн прожектыг маш сайн явуулах, маш сайн алдаан гаргах хөдөлгөөн байна гэсэн. Дахиад дараа нь болохоор одоо юу гэхээр UX дизайны хэл одоо багшнуудын талаар хэлбэлээ. За ингээ ерөөхдөө бол ингээд хоёр байна шүү дээ. Асуудал байна, тэрийг тодорхойлно, тестлэн суралцсан гэдэг хоёр хэлбэр. Энгийн хэлтэй. За энэ дээр бол хамгийн дөрвөн бий бол багж авсан байгаа. Figma, the Unity Studio, Sketch Framework. Adobe XD бол ороагүй байгаа. Одоохонд бол. Миний бодлоор оруулаг байна. За тэгээд за энэ дөрвөн төлөв одоо яаж тойрогт ашиглах вэ талаар байлаа гэхэд за ингээд энэ дээр болохоор дөрвөн тойрог дээр sketch, prototype, coding гэдэг 3 хэсэг орж ичж байгаа. За ингээд тойрогоос харуул энэ асуудал байна. Тэргээ тодорхойлно. Тэгээд тестлэн тэгээд тэрнээсээ суралцсан. За харин дээр тест ингээд асуудал ингээд ерөөдөө ингээд жигт ингээд сайн болж байвал тэрийгээ ингээд гүйцэтгэл болгоход ингээд зах зээл чинь одоо ямар том бүтээгдэхүүнээ гаргах чинь. За харин тэр түн дээр бол sketch гэдэг програм бол яг ямар өөрийг гүйцэтгэж байгаа вэ гэхээр яг ингээд санаа муу одоо проблем галтаа тэрийг прототип хүртэлх зүйлийг бол маш сайн одоо харуулж туслах маш сайн одоо цаг хэмнэх багж байгаа маа. Прототип руу бол яг прототипийн төвшинг бол sketch бол яг сайн хийж чадахгүй байна. Харин sketch-ийг бол олон плагин харин яг дэмждэг л дээ. Гэхдээ sketch-ийн хувьд би даасан одоо програмаар бол прототип руу орох зөв sketch гэдэг утгаараа яг sketch-ийнхаа яг хэвдээ байгаад байгаа. Яг миний харснаар бол. За дараач дээр болохоор прототип дээр болохоор Figma Unity Studio байна. Энэ бол прототип дээр бол хамгийн одоо миний бодлоор хамгийн best програм гэж бодож байна. Одоо жишээлбэл Figma дээр бол тий бүх анимашн бүх скринийнхээ холболтоод бүх зүйлийг ингэ хийж байгаа. Animation дээр ч мөн адилхан бүгдийг хийж байгаа. Тэгэхээр бас дотроо дизайн системтэй бүгд дизайн систем. Тэгэхээр прототип талтаа бол Figma болон Unity бол маш сайн. За дараа нь ингээд жоохон тестнээсээ learn одоо проблем ингээд тал руу бол яг айл програм илүү сайн байна вэ гэхээр framework болон Zeppelin байна. За Zeppelin болохоор яадаг програм байв гэхээр тухайн ингээд асуудал гараад дизайнер дээр асуудал гараад яваад дизайнер дээр прототип очоод тэгээд ингээд тестлэхдээ яваад ингээд суралцах гэхэд тойрог байл гэхэд тэр ингээд болцсон нь тэгээд тэргээс ингээд production ороход код гаргахад маш хамгийн сайн програм. Одоо жишээлбэл бид нар одоо ингээд код ичлэлээ дизайнерт одоо ихт кода өгнөхээр нэг сонио л та. Кода өгнө ингээд тэгээд ингээд одоо жишээлбэл Figma Unity Studio дээр бол ингээд код ингээд зүгээр файлын нөгөөдлөөс нь код ингээд авах чинь. Гэхдээ одоо жишээлбэл Figma болон Unity Studio дээр бол API гарсан л байгаа л да. Parameters-тай шууд код өгөх. Гэхдээ харин жоох дутмаг маш дутмаг. Дөнгөж одоо прототипийн төвшөнд явж байгаа програм ч жоохон дутмаг байгаа. Одоогийн яг тэрийг бол хамгийн сайн ашигладаг нь юу гэхээр Zeppelin байна. Zeppelin бол Японы баг дийлэх компанид ашиглаж байгаа маш том одоо аппликейшн байна. Тэгэхээр дизайнераас програмч хүртэлх тэр кодыг шууд ингээд одоо конверт хөвлөд өгөх. Дээрээс нь кодных нь тэр одоо tag гэж байна. Tag хүртэл одоо маш сайн зохион байгуулалттай өрдөг тийм програм байна. Яг веб ингээд цаг ороод яг вебийг яг одоо ингээд одоо контрол юу дардаж тэгэхээр инспект авч ирдэ шүү дээ. Тэр ингээд харахад бол ингээд кодыг ингээд сайн харуул ерөөдөө бол Zeppelin дээрс манай гэж харах юм боломжтой. За одоо энэ Framer гэдэг бас програм байна л да. Framer болохоор одоо өмнө нь прототипийн ангиллтээс прототип ангиллтээс. Гэхдээ одоо л миний хувьд бол юунд орцсон баг. Zeppelin-тэй зэрэгцээ болсон. Гэхдээ Zeppelin бол өөр төр бол юу ихгүй шүү дээ. Зөөр флаг шүү дээ. Өөр төр прототип гэдэг нэг. Харин одоо Framer болохоор өөр төр прототипс гэж бүх зүйлийг ингэ базсан. Бүгдийг ингэ базж чадхаар хамгийн сайн багж байгаа. Тэгээ Framer дээр одоо хамгийн сайн бас нэг одоо сүүл гарсан дэвшилтэд одоо энэ төрөөхөн бас нэг сайн
Framework web гэдгээ бас гарсан байсан. Тэгээ framework дээр бол хамгийн сайн зүйл юу гэхээр бас адилхан зэвслийн адилхан тэр production руу ингээд хөрвүүлж чадах чадвартай. Production руу ингээд launch хүртэл хөрвүүлж чадах чадвартай. Тэгээ framework одоо зэвслийн найцуулбал framework эсвэл animation-ыг шүү кодлоо гаргадаг тийм чин чадвартай болцсон. Тэгэхээр одоо framework бол за энэ дундаас бол хамгийн шилдэг нь бол framework. Тэгэхээр миний хувьд бол framework хамгийн шилдэг. Одоо л миний хувьд хамгийн шилдэг байна. Тэгээ Adobe XD бол одоохонд бол prototype төвшөнд л prototype-таа тэгэл тестлэл явж байгаа л та. Гэхдээ бол Figma эдрэг бол яг дандаа бусад нөгөө компаниудаа ингэж дагаж хүчж байгаа компани болохоор яг болохоор жоохон нэг тиймэрхүүл байгаа. Яг хувийн гэсэн яг тийм зүйл байхгүй болохоор өөрийн гэсэн зүйл байхгүй болохоор. Харин Figma Intuition Studio-г хувийн гэсэн зүйл ажиллахаар би бол яг өөрсдийнх онцлогтой энэ програмуудыг бүгд онцолж харуулж байгаа. За жишээл дизайн дараачлалтаар болохоор би UX дизайн бусад талбарт хэрхэн ашигладаг талаар жоохон хальт яригдж байна. Энэ болохоор UX дизайн болохоор за зөвхөн одоо mobile application web design дээр л ашигладаггүй. Зөвхөн технологи дээр хүртэл ашигладаггүй. Энэ бол бүхэлд нь улс төр хүртэл ашиглаж болохоор маш том зүйл юм аа. Жишээл энэ дээр бол архитектор бас улс төрийн энэ дээр болох байхгүй байна л. Эсвэл бол одоо гадаад улс төрд бол UX-г бол маш сайн ашиглаж байгаа юм. Одоо чи энэ дээр бол архитектор байдаг байна л да. Архитектор дээр нэг жишээ авч үзвэл Японд болох яадаг Японы барилгууд бол одоо Японы төрх хот үйлдэл гэж байна. Японы хот үйлдэл дээр болохоор яадаг вэ гэхээр Японд бол байн одоо тайфун үрдгээр алдартай шүү дээ. За тэр тайфуны салхинд яаж ингэж одоо барилга норохгүй байх талаар бол маш сайн хотын зохион байгуулалт хийсэн байна л да. Маш сайн хүчтэй салхи ирэхэд тухайн салхийг зүсээд бусад годомж руугаа тараагаад зүйлэх гэдэг тийм хот төлөлт хийсэн байна. Хотын төлөлт хийсэн байна. Тэр бол надад бол маш таалагдчихсан тухайн одоо хүмүүстэй яриад сонсоход бол тийм. Одоо бусад одоо ингээд information architecture, visual design, computer interaction гэдэг бол бас бүгд л UX маш өдөртөгдөх. UX бол бүгдийг одоо ингээд алдаанаа сангаалах, одоо хэвлэгч төвтэй ажиллах маш сайн зүйл юм аа. Тэгээд дараачлага UX design дээр болохоор би trending design талаар ярьж байна. Trending design ашиглалтын талаар ярьж байна. Ашиглалтын талаар. За ашиглахад бол бид дээр бол ингэж хоёр боддсон юм шиг байна. Илүү гоё зүйл хараад хуулах. За бас нөгөө зүйлийг хараад санаах гэдэг байна. Хоёр удаа ангилсан. За жишээл хуулах дээр яаж вэ гэхээр тухайн зүйлийг хараад гоё үзмж болно. Тийм ээ. Одоо жишээл энэ дээр жишээл фонт байна, энэ өнгө байна. Өнгө нь их гоё. Гэгэл юм багч. Одоо ингээд би ингэж одоо харж штэ. Энэ бол хуулах үйл явц төрөнд орчиж байгаа. За яад үл гадны үзмжээс харж болох тийм байна. Гадны үзмжээс харж болох тийм байна. За харин санаа авах гэдэг бол шал үзүүл байгаа юм л да. За жишээлбэл functionality, creativity гэдэг хоёрыг байлаа гэхэд артлын энэ графиктайгаа яаж холбогдож байгаа. Артлын нь мэдээж хөдөлтөлтөө. Гэтэ энэ одоо яагаад хайрцагаан болгож байгаа? Яагаад артлын график нь энтэйгээ холбоотой байгаа? Тийм ээ одоо жишээлбэл одоо энд яагаад ингэж одоо Action Capital брэндийн вебсайт гэдэг одоо жишээл энэ зөвхөн портфолио маягийн functionality гэх хэсгийг харуулсан байна. Энэ хэсэг яагаад ингэ харагдаж байгаа юм бол гих зүйлийг маш сайн ойлгоод яагаад энэ зүйл ашиглагдаж байгаа юм бол гэдэг талаас нь харуул энэ санаа авахтай орчиж байгаа юм л да. Харин гадна талаас харуул энэ хуулах дээр очиж байгаа. Одоо жишээл dribble дээр одоо энэ хим маяг бол өстой хог нэгээр байдаг шүү дээ. Dribble ингээл шууд ороход бол яг энэ хим маяг байсан. Баг dribble-ийн баг өнгө төрхний шиг тиймэрхүү маяг одоо болцсон байна. За харин awards ч юм уу Behance дээр харахад бол иймэрхүү сайтууд их гарч ирж байгаа. За эдгээр яаж вэ гэхээр бүгд туршигдсан сайт хэрэглэгчтэй ингээд туршигтаад ингээд хөдөө ингээд ашиглагддаг сайт гэсэн. Ашиглагддаг сайт. За харин энэ сайт яг яаж юм бэ гэхээр ашиглагдах ч гэсэн яг ингээд ингээ хууль авчвал яг л нөгөө зүйл одоо
одоо харагдан л одоо чи ингээ одоо энэ дизайныг хуулаад ингээд авчвал яг л энэ зүйл харагдана. Яг л энэ дээр ингээд layout ингээд за одоо layout ингээд харуул яг л ингээд layout байх чинь. Энэ дээр гол зүйл тоглолт нь гэхээр өнгө гэж. Гэхдээ өнгийг яг шууд ашиглаж болохгүй. Өнгийг ашиглахдаа тухайн чиний хийж байгаа прожектэд таарах үгүй юу? Тэгээ маш сайн бодох хэрэгтэй. Тэгэхээр ерөөхдөө бол хуулах болно санаах дээр бол ерөөхдөө бол dribble-ээс ерөөхдөө санаах хэрэг худлаа. Ер dribble дээр бол дандаа concept design явж байгаа. Concept design. Dribble болно Pinterest дээр бол concept design явж байгаа. Тэр бол маш сайн л байна. Харин санаах дээр болохоор awards юм уу? Бусад нөгөө inspiration site-ууд гэдэг шүү дээ. Яг бодит project болцсон хүний хэрэглээнд нэвтэрсэн зүйлүүдийг. Тэгээд тэндээс санаа авахд бол маш сурамтай байдаг л та. Тэр яа тэг зүйл ашигладаг хүмүүс ингэ ашигладаг байгаа юм бол тийм ээ. Тиймэрхүү зүйл ингэ маш сонирхолтой байдаг л та. Харин ийм зүгээр ингэ зураг хараад энэ гоё гэдэг бол маш буруу зүйл байгаа юм л та. За тэгэхээр ерөөдөө санаа авах бол юу яаж вэ гэхээр тухайн зүйл одоо яг ямар асуудлыг шийдэж байна. Тухайн жишээлбэл dribble дээр нэг анимашн одоо би бол анимашны санааг бол dribble-ээс их авдаг л та. Анимашнс одоо UI анимашн маш сайн асуудлыг шийдсэн байдаг. Маш сайн хөнгөвчлөлтсөн байдаг л та. Тэгээд тухайн зүйл ямар асуудлыг шийдэж чинь чиний асуудал шийдэж байгаа гэдэг маш сайн болох хэрэгтэй л те. Тэгээд хэрвээ тэнд харж ивэл за чи тэрийг үнэхээр ашиглаж болох юм байна. За харин бусад дизайнертай харьцуулах хэд чиний одоо яг прожектэнд яг тааж байгааг уу бас тэрийг бас сайн үзэх хэрэгтэй л дээ. За тэгээд бусад дизайнертай харьцуулах гэхээр бас яг адилхан одоо прожектууд байгаа шүү дээ. Тэг яг энэ зүйлүүдийг бас дахиад холоос дахиад хараад үзэх хэрэгтэй л дээ. Яагаад энэ зүйлүүд нь ийм болоод байна? Яагаад энэ зүйлүүд нь ингэж тренд болоод байна гэх зүйлүүд бүгдийг харьцуулж үзэх хэрэгтэй л дээ. Тренд гэдэг зүйл бол хоёр талаар явж байгаа. Тренд бол бодит болж болно хэрэглэгдэх одоо маш чухалаас одоо бидний олж хараагүй зүйлийг гаргах бас гайхалтай зүйл тренд бол бас нэг утгаараа. Нөгөө утгаараа л тренд бол зүгээр нэг хийоосон байлаа. Сүүлд бол нэг шадивтай тренд байх чинь. Тэр бол балар эртэнд байсан зүйл дахиад ингээл хүмүүсийн шадив эффект болоод илүү нөгөө нэг 3D-лэг болоод яг тэр бол зүгээр яг өндөө бол тэр хэрэглэн дэвтрэлээ 2D дээр ингээд веб дизайн дээр ингээд UI дизайн дээр ингээд хэрэглэхэд бол маш хэцүү. Арай жоохон хүний одоо зүйлтэй наалтах байна. За харин бусад тренд одоо жишээлбэл сүүлд болоо явтаач бол жишээлбэл одоо утсан ингээд дээшээ доош татдээ шүү дээ. Full down to refresh гэдэг шүү дээ. Утсыг ингээд одоо чи нэг аппликейшн ороод дээрээс нь доош татхаа ингээд refresh хийдэг. Тэр зүйл бол юундаас харж ирсэн бэхээр юунд бол хинч зөхөөгөө гол тэр зүйл трендээс харж ирсэн зүйл юм. Тэр нь ашиглаад үнэхээр чухал зүйл болоод тэр ингээд full down to refresh ингээд тэр трендээс харж ирсэн одоо нэг том одоо ололт амжилт нь тиймэрхүү зүйл байх шин. За тэгээд бас тухайн одоо дараа нь болохоор чухал хэрэгцээтэй хэсгийг одоо олж туршиж үзэх гээд одоо жишээл тухайн зүйл ингээд туршилтаа үзсэн чи яс өөртөө туршилж үзэж болно л да. Тухайн зүйл хэрэглэгчээл чи тэрийг хэрэглэж болно. Гол зүйл нэг миний хэлэх гээд байгаа зүйл юу гэхээр хуулах олон санаа авах дээр бол яг хуул харж болно, гоё үзэмж харж болно. Гэтэ тухайн зүйл нь заавал ашиглах байх хэвээр тухайн чиний хэрэглэгч чинь заавал хүрэх хэвээр тэр зүйл маш чухал. Чи дээр хараад өөрөө баясч чи дээр хараад таалагдчих чамд таалагдчих гэсэн. Тэгэхээр яг тухайн зүйлийг хэрэглэгчтэй ингээд чухал үгүй юу гэдгийг бас бичлэл авчиж байгаа юм л да. Тэгэхээр бол тэр ерөөдөө бол дизайнеруудын толгоонд л юу хэрэгтэй хамгийн чухал байна гэхээр хэрэглэгчд бодох хэрэгтэй. Хэрэглэгчтэй яг гол цөмөө болохоор энэ хэрэглэгч аавал яг бол гэдэг тиймэрхүү одоо дадлзал туршилал өөр дээр сөйлөх хэрэгтэй. Тэгвэл харин чиний хийж чаас дизайн бол dribble дээр байдаг трендинг дизайнаас шал илүү шинэлэг одоо хүмүүс хараад вау энэ ямар гоё санаа вэ энийг хэрэгжүүлэх маань тиймэрхүү маягаар ордог болох шин. Одоо жишээл бас сүүлд одоо жишээл dribble-ээ сайн дизайнеруудыг одоо юу гэдэг ингээд трендинг дизайнерыг категори дээр байлаа. Бүгд адилхан тийм ээ бүгд адилхан. Бас ялан бүгд яад вэ гэдэг бүгд бас нэгнээсээ хуулаад ингээд явж байх жишээ. Тэгээ дийлэх одоо юу одоо dribble-тэй байгаа бүтээгдэхүүн одоо UI UX-д дийшлэн дашбордны UI UX байдаг тийм ээ.
Тэгэхээр UI яг дашбордыг ашигладаг одоо юу зүйл бол маш ховор шүү дээ. Дашборд бол back end зүйл учраас яг хэрэглэгчтэй гол зүйл болохоор front end одоо зүйл учраас яг тиймэрхүү дизайнуудыг харуулсан тийм одоо дизайнуудын бүтээлд харуулъя дээр ах гэж миний хувьд бол бодож байна. Тухайн зүйлсэндээ асуудлыг хэрхэн шийдэж байна? Тухайн зүйлийг хэрэглэгчдэд таарах байна уу? Тэрхэнд маш чухал зүйл байна. За тэгээд анхаалтад завсанд тэг баярлаа. Тэг ингээд миний ярих сэдв бол. За оюун бололтой маш их баярлалаа. За Японы туршлагаас бидэрт хуваалцсан оюун бололтой маш баярлалаа. За тэгээд одоо хэдэл оюун бололтой ярилцах ингээ хоорондоо чөлөөтэй ярилцах талаар ингээд асуулт асуугаад одоо ингээ улс орны UX-ийн талаар илүү ямар ялгаа байна тэр талаар тэр илүү тодорхой ярилцаад үзье. За сонсож байгаа хүмүүсээс маань асуух асуулт байна уу? Тэгээ микэн нэгээд асууж болно шүү. Тэгээд гоё хоорондоо гоё мэддэг гоё одоо мэдлгүүдээ хуваалцаад алийг та нар одоо чухал зүйлсдийн тэр маш чухал зүйл учраас тэргээ маш сайн хэлвэл бидрих баялнаа. Хүсдэг үздэг үзэл бодлоо сайн хэлээрээ тэр маш чухал шүү. Тэгээд бас нэг зүйл болохоор би болохоор яг юу юм аа. Яг Япон Монголд ч болохоор Unlimited ID компанид ажиллаж байсан. Одоо бол M+ MS гэх компани биш. Тэрний яг өмнө байсан прожектэнд ажиллаж байсан. Тэр компанид ихэд ажиллаж байсан. Тэгээд шууд их сургуулаа төгсөөд за ерөөхдөө бол өмнөх компани болохоор манай тэр компани чинь гадаад хүмүүс ихтэйсэн аахгүй. Тэгээд ерөөхдөө гадаад орчинд жоохон ер сонирхолтой санагдаад ерөн гадаад ерөөхдөө ажиллаж үзье. UI UX сонирхолтой юм байна. Тэгээд чи юусаа одоо монголчаас хөгж байгаа ирээдүйн мэргэжил учраас илүү сайн суралцъя гэд хамгийн анх нь Японд явсан л да. Тэгээд их сургуульд орё гэж бодсон. Тэгээд их сургуульдаа ингээд очиод ингээд багш интерес ингээд асуухад бол багш нар бол юу хэлж байна гэхээр Японд бол UI UX бол хөгжөөгүй. Одоо бид нэр хөгжөөгүй шүү дээ. Бид дөнгөж хөгжсөн явж байна. Одоо дөнгөж дээр харсан шүү дээ. Дөнгөж баруун дэс соёл руу орж явах жишээ нь тийм. Тиймэрхүү маягаар дөнгөж одоо хөгжиж байна. Харин чи яар сурыг гэвэл би бол зөндөө нөгөө их сургуулийн багш нартай уулзсан л да. Токио их сургуулийн багш усаа би Тама Art University гэх бүгдэнд профессортай уулзсан. Тэгэхэд бол тэд юу ярьж байгаа гэхээр яг үндсэнд UI UX дизайн яг голомтон бол яг хөгжил нь мэдрий гэвэл Лондонд яваарай. Одоо юу гэдэг UK юм уу эсвэл US руу яваа. Баруун орнууд руу яваарай. Тэнд бол чих хөгжсөн байгаа шүү гэж. Харин энд бол дөнгөж одоо хөгжсөн бас залуухан мэргэжил да. Одоо л зарын сайтаас ингээд Японоос ингээд харахад бол бас жоохон яг гол давж байгаа компаниуд нь болохоор дандаа том Google, Японд дах Google, Японд өөр Lime ч юм уу тиймэрхүү том компаниуд л UI UX зэрэг давж байгаа. Яг гадаад дийлэх одоо ажил хайвал гадаад одоо эзэнтэй тиймэрхүү болчихсон. Яг Японд ангаар орлоо UI UX гэдэг тийм бол одоо хонд бол яг хөгжиж байгаа. Одоо ажлын одоо байр бол жоохон их цаал гэсэн дөнгөж тийм. Японд л яг тийм байна. Надад нэг асуулт байна. Одоо байгаа яг энэ Японы энэ компани маань нийт хэдэн багийн бүрэлдэхүүнтэй энэ төслийг авч явдаг бай. Тэгээд яг нэг зөвхөн яг ганцхан UX UI гэдэг чиглэлээ ингээ байнгын барай явж идэг компани. За яг UX UI манай компани тий. Эсвэл өөр компани уу? Зөвхөн одоо чиний ажиллаж байгаа компани гэсэн үг. Яг хэдэн ажилчнтай, хэдэн дизайнертай нэг төслийг хэр хугацаанд хийдэг үү? Тэгээ хэрэглэгчийн хамгийн их тулгамддаг тийм эргэлзээтэй асуудал юу гэдэг үү гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү талаар. За одоо жишээл нэг төсөлтөөр бол одоо нийт бол манайх бол жишээл 5-аас 6 хүнтэй орох чинь. Тэгээд бас нөгөө талаас бол 1-2 хүн орж чинь. Ингээл баг болол ингээд ажилладаг л та.
Тэгэхээр манайх бол яг сүүлд бол design speech 2017 онд гарсан шүү дээ. Тэгэхээр бол манайх бол яг design speech бол яг бүр нь бол яг хийдгүү компани байгаа. Харин одоо UI бол UX design дээр бол design thinking гэж ярьж байна. Тийхүү төсөл дээр бол ингээд тэгээд ажилладаг компани байна. Нэг асуулт ирсэн байна. UX design-ы тухай улсын соёл нь хэр холбоотой вэ гинэ? UX design тухай. UX design улсын тухайн соёлтой хэр холбоотой. Угаасаа холбоотой байлгүй яг тухайн UX бол мэдээж тухайн UX ч угаасаа бид одоо тухайн улсын соёлтой холбоотой. Тэг дэлгүүр хэлбэр юу вэ? Одоо UX ч угаасаа л хэрэглэгчдээс гарч иж байгаа зүйл шүү дээ. UX design гэж. Тэгэхээр тухайн соёлтой хэр тухайн соёлох байна. Үйлдвэрээс ойлгох. Хэрэг бид өөрсдөө ялгаатай ялах юм шиг Монгол. За яг ингээд юун дээр бол миний бодлоор бол яг зүгээр аймарт онцгойхгүй бас нэг зүйл байхгүй л тийм. Одоо чи UI UX дээр бол за харин хувь компани дээр бол ингээд одоо жишээл өөрөөсөө одоо жишээл Монгол улс байлаа гэхэд Монгол улс дотор бол ингээд өөрсдийн гэсэн хөөрхөн хэм маягтай болж болно шүү дээ. Одоо хөөрхөн хэм маягтай болж болно. Харин одоо чи Монгол компани одоо жишээл монголчин Lendime байсан. Lendime шиг одоо бусад зах зээл рүү гарыг ижиж бол ялчгүй энгийн шийдэл бүгдийн ашигладаг тийм тэр шийдлийг одоо ашигласан зүйл л та. Ашиглах зүгээр ашиглана л да. Гэхдээ Монголд бол яг UX UI design яг шийдэж чадар гэдэг зүйлүүд байдаг болоо та нар юу хийж байна? Саяны асуулт нь нөө өргөжлөд. Яраар би нэг нөө нэг улс болгоны зорилттой хэрэглэгчдийн experience ярьсан болоо түрүүний асуулт нь team байна. Тэгэхээр дахиад дэлгэрэнгүй асуулыг олох гэдэг. Тэгээ би сайн уу. Би түрүүний асуултыг нөгөө дэлгэрүүлж асууя, арай өөрөөр асууя л гэж бодлоо л доо. Яг түрүү нөгөө нэг Yahoo-гийн жишээ байсан шүү дээ. Барууны Америкийн Yahoo болохоор ингээд шал өөр дизайнтай, Японы Yahoo болохоор өөр дизайнтай байгаа гэд. Яг тэрний дараа нь чи яг ер нь бол тэрнтэй холбоотойгоор яг ингээд Япон улсын соёлоос хамаарат тэр дизайн нь тийм байгаа мó. Эсвэл одоо жишээлбэл миний зарим нэг team сайтуудыг харахаар нэг боддог бас нэг өөр шалтгаан байдаг нь. Одоо жишээлбэл яг хүчин угаасаа маш олон хүнд хэрэглэгддэг байвал хуучин дизайнаас шинэ дизайн руу шилжих нь бол айгүй эрсдэлтэй алхам гэсэн үг шүү дээ. Тэгэхээр дизайн болвол ингээд аажим өөрчлөгдөж удаан явах үүднээсээ ч гэдэм үү тэр эрсдлээ бодоод тэр дизайн дээр бас байдсан болоо гэж би бододсон байхгүй юу. Буюу чи яг дараах нь нэг үзүүлсэн жишээ нь тэгээд Япон маань өөр юм барууны дизайн руу шилжиж байгаа гэдэг өөр нэг юм танилцуулга веб дизайн үзүүлсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг энэтэй холбоотой бол яг дизайн нь үнэхээр соёлын ялгаанаас хамаарат яг өөр одоо ийм хэв маягтай байх ёстой мó гэсэн асуулт болоо гэж бодод байна л да. За ерөөд бол байх гэж би надад орж байна. Тийм одоо элементүүд байгаа шүү дээ бүх элементүүд дизайн элементүүд. Заач мэдээлэл бүх одоо элементүүд нь одоо ихэндээ бүх зүйл заавал тийм онцгой халбар л тийм ээ. Бүх зүйл онцгой байх албагүй. Гол нь хэрэглэгч ойлгох нь чухал байхгүй. Ойлгох нь чухал учраас дахиад өрлөө. Нэгдүгээрт нөгөө хэрэглээ чухал, хэрэглэгч ойлгох нь чухал. Тэгэхээр магадгүй нөгөө нэг би бол ингэж бодсон юм л та зүгээр яг нэмээд ярьчихад нөгөө улс орон болгон ямар одоо UX UI-ийн хувьд ямар аппликейшн, вебсайтууд дийлэнхтэй хэрэгжилж байгаа гэдгээр нь дийлэнх хүмүүсийнх нь user experience нь тогтож явж байгаа. Гэсэн үг. Тэгэхээр
яг тэр их дийлэнх хүмүүсийн тогтсон UX дээр нь суурилсан дизайн хийхгүй бол бид нэр зүгээр л ялгагдах гэж буюу хэрэглэгчийн user experience-ийг нь одоо бодохгүй хийж гин гэсэн үг тий. Тэгэхээр л яг тэр учраас одоо шилбэл Япон хүмүүс илүүтэйгээр яг ийм төрлийн UX дассан байдаг бол яг тэр хэрэглэгчтэй зориулж байгаа учраас л дагаад яг дизайны хэв маягийн тийм болцоод байдаг байна. Тэгээ одоо жишээ нөгөө нэг манай дээр бас team pace гарч ирсэн л та. Одоо нөгөө e-mart-ийн онлайн шопинг дизайн гэж хийгдсэн байхгүй. За хамт хийчихсэн тэр дараа өдөрлөө. Юу тэгэхэд чи нөгөө нэг бас ингээл угаасаа л солонгостой байдаг дизайн нь бас ингээ ер нь бол солонгос дизайн гэхэд бас ингээ Японтой жоохон ойролцоо дуу ийм нэлээд ийм нарийн ширийн юм ихтэй детайл одоо нэг скрин дээр одоо маш олон ийм мэдээлэлүүд харуулах сонирхолтой гэх юм уу тийм байсан. Тэгсэн чинь Монголын хэрэглэгчдийн user experience бол гэхээр дийлэнхтэй тийм биш. Яагаад тэгэхээр хэрэгэлдэг аппликейшнууд нь хөвчлэн жоохон барууны аппликейшнууд байдаг болохоор тэгээд тэр тал руу болоод багшаа. Тэгэнгүүт бид нэр ингээд шууд Японы солонгосын дизайныг хуулж болохгүй арай өөрчилж эвтэйхэн болгох хэрэгтэй гэдэг тал руу нь байгаа. Тэгээд бас дизайныг ажиллаж ирсэн л та. Тийм зү. Тэгэхээр дөрөвний хүний асуултанд хариулагдсан маа гэж бодож байна тий. За өөр асуулт байна уу хүмүүсээ асуугаарай. Өөр гоё ярилцсан. Зарим нь видеого нээчихвэл гоё шүү. Олон цаар хараад оо. Тий. Одоо энэ ивент ч болохоо манай Монголд UI UX-ийн эхний ивент шүү дээ. Анхны ивент. Ер нь бол тийм цаас ч гэсэн илүү гоё юм ярилцаад өнөөрөө стажик завтай байсан ч гэсэн завгүй байсан ч гэсэн заваараад тэгээд оролцсон шүү. Юу хамаагүй чалчаад тий. Яг ингээд Zoom call-дод хийхлээр айгу нэгтлээс айгу ер нь ингээд коронавиго ер нь бол айгу амар л юм байна л да. Хэвээрээ дэлхийн хаанаас ч хамаагүй тэгээд энэ зүгээр л Монголда байгаа ч гэсэн ядаж энд заавал нэг газар ирээл түгжрэн байж ирэхгүй айгу хурдан л амар л байна тий. За оюун болт маань Японд одоо хэр удаж байгаа лээ? Одоо би ч ирээд 3 жил. 3 жил болж байна. Гэтэ нэг удаагүй. Би түрүүн чамайг нэг юу саарл марл гэдэг үгээ олохгүй болохоор чи бүр багасаа өссөн байх гэж бодлоо шүү дээ. Ээгүй бүр юугаад хоёр хил орж ирээд грин хэлэхгүй эсвэл iPhone-ээр хэлэхгүй яг зарим өнөдөр хэцэл нэг ашигладаг өнөдөр бол хэцэл. Дээрээс нь барууны хэл орж ирээ те. Яг алигаар нөхөө. Одоо чи яг UI UX-ийг бол тодорхойлоход бол бас хэцүү байгаа шүү дээ. Яг монголоор ярихад хэцүү. Яг англиар яриад явцсан бол залуучтай байгаа л да. Шууд ойлгох учраас тий. Заавал монголчлог бол нэг аль байхгүй тийм ээ. Тэгээ айгүй их үгнүүд ингээд монгол хэл рүү ямар нэгэн байдлаар орчуулагдах хэрэгцээ гарчаад идэг. Монгол хэлтэй аппликейшн хийх гэхдээ л ингээд айгүй олон тийм хэлний асуудлууд их гардаг юм уу? Монгол хэл дээр бол маш уртаа байгаа зү тий. Одоо ганц өгүүлбэр одоо юу хэнтэй ганц санаа тайлбарлах бол маш их цаа эзэлж байгаа зү тий. Тий харин. Тэгтээ бас утгын бүрийг илэрхийлэхгүй ч байгаа юм шиг юмнууд бас их таарна уу аюурт. Тийм заавал давхар энэ тийм учраас одоо давхар ингэж тайлбар хийхгүй бол тийм ээ. Англи үгсийг одоо англи үг энэ ч болохоос дотроо үг нь өөр дотроо задравчиж утгаар бол 2 3 утгаар гэж.
Тийм яг энэ бас Тийм, сонирхолтой сэдв. Sorry. Нөгөө нэг үг маань бас нөгөө нэг UX-тэйгээ хамаатай болоо явцдаг. Тийм. UX writing гэдэг тий. Тэ бид нар нөгөө нэг товчлуур дээр ямар үг ашиглаж байгаа гэдгээс хамаарч жишээлбэл англи дээр одоо нэг үгээр товчлуурын одоо яг action button-ы одоо үг байлаа гэхдээ чинь тэрийг шууд махчилж орчуулад монголоор тавьчих юм бол утга нь шууд буухгүй ажиллахгүй байх магадaltaй. Нөгөө нэг хэрэглэгч маань тэрийгээ дарах гэжсэн чинь юу өөр хүлээлттэй, өөр төсөөлөлтөд дарчин тий. Тий. Дасан шал өөр юм атчих. Тий. Тухайн үеийг бол хоёр өөр янзаар ойлгож байгаа шүү тийм ээ. Тий. Тэгээ Япондор болохоор үеийг бол их сонио. Япондор болохоор жижиг UX юу гэхээр үгэл одоо тухайн үгэлбэрийг болохоор сан одоо гэгээлэг талаас нь тайлбарладаг. Тэр бол яг Япончдын дотор байдаг соёл. Одоо жишээ энэ зүйл яг болохгүй байна биш. Болохгүй байна биш. Эсвэл энэ ийм учраас болохгүй эсвэл одоо юу гэдэг илүү техникийн талаас нь тайлбарладаг. Илүү боломжтой болох талаас нь тайлбарладаг. Тэрнээс магадгүй UX дизайнер бас нэлээд юу UX бас нэлээд хэрэглэгч нэлээд бас тусгаалдаг байх гэж боддоо шүү дээ. Одоо тэр одоо Япончууд өөрсдөө байдаг тэр одоо өгүүлбэрийг маш одоо их технэр одоо хурц бишээр хэлэх нь одоо өөр өгүүлбэрээр сольж хэлэх нь илүү тийм хэрэглэгч илүү их техник төсдөг байх шүү дээ. Болцсон уу? Одоо жишээ нь болохоор нэг profile гэдэг үгийг орчуулахад ер нь амар хэцүү гэж санагдаад байна. Маш олон утгаараа тий. За би гэж болж байна. Хэрэглэгчийн болон эсвэл profile гэж бод галгилдаг тий. Яг аль нь хэрэгтэй юм гэдэг ч юм уу. Тийм Японд орчуулсан үг байт юм болоо. Profile-ыг Японд бол яг юу заах вэ? Юугаар яг хоёр утгаар тайлбарлаж байгаа. Нэг нь болохоор шууд англиар ашиг тайлбарлаж байгаа. Нөгөөд нь яг Японы үгээрээ тайлбарлаж байгаа. Гэтэ нөгөө Японы утгаар нь болохоор profile хаа зөв хэрэглэгчийн болон гэж орчуулж байгаа. Монголоор бол зөв хэрэглэгчийн болон зөв одоо бүтээлтэй болон хайн тоорог. Тийм Монголд хэдэн янзаар ашигласан байхыг бол бас мэдлийг харсан жишээ гэвэл энэ асуулт уу? Асуу 50 асуугаар за. Юу нэг тайлбарлах гэж оролтой. Одоо нөгөө нэг шинэ аппликейшн гарч ирээд зорилттой хэрэглэгчтэй тодорхойлоод яг ингээд энийг л атлист ойлгоно гэж одоо бүр ядаж анхныхаа орлогоор зарим тохиолдолд хоёр оролдуулж яг нөгөө ойлгуулна гэсэн юм байж болох уу гэх гээд байгаа. Одоо зөвхөн нөгөө шинэ юм оруулж ирлээ гэхэд заавал анхны орлогоор фейлсэн ч гэсэн хэрэглэгчд нөгөө тэр доороо сурах юм гэдэг ч юм уу зөв ойлгосон. Одоо юу гэх гээд юм шинэлэг юмыг л бистэ хэрэглэгчийн орчуулж өгье. Заавал нөгөө нэг удаагийн ойлголтоор ойлгоно гэж нэг бүх юм дээр биш гэсэн зарим нэг гоё гинэ зарим нэг зүйл дээр заавал 2 удаа ч юм уу тий хэрэглэгчийг заавал нэг оролдуулж ойлгуулах хэсэг байж болох уу? Тийм наач бол ашигладаг баха. Би нэг юу уншижсэн ба тэгэхээр ашигладаг гэж сонсчихсан тий. байдаг. Албаар байдаг. Албаар тий. Байж болох юм. Тийм хэрэгтэй юу матчжээ. Сонсчихсан. Би тэрэн дээр юу гэж боддог вэ? Наа чи уусаа байх хэрэгтэй болдог нөгөө нэг юу болдог вэхээр за юу гэдэг өмнө байгаагүй одоо ер нь бол аль болох бид нар нөгөө нэг өмнө нь байдаг аль болох олон хүмүүсийн хэрэгэлдэг user experience-ийг ашиглах ёстой, дагах ёстой гэж байна шүү дээ. Яг тэгээд аль болох тэгэх нэг feature-ыг тэгэх үзсэн чинь ерөөсөө болохгүй. Цоо шинэ user experience-эд дасахаас аргагүй тохиолдолд наадах чинь бол тэр наадах чинь кейс ч юм аахгүй заавал оролдуулж үзүүлнэ guide tour заавар өгнө тэгжээж нөгөө шинэ юмдаа дасгуулна тэгж байгаа. Тэгэхээр бидний хэрэгжилж байгаа бүх аппликейшн гэсэн анх биднэрт хэрэглэгдэхдээ яг наад зарчмыг ч угаасаа туулаад тэгээд дагаа бид нарт дасцсан гэсэн. Тэгэхээр одоо шинэ user experience бол ингээд
илүүтэйгээр магадгүй нөгөө юу юм уу болж байгаа штэ VR юм уу одоо бүр юм augmented reality enter дээрх experience-үүд чинь цоо шин гэж үзвэл тэрийг заавал оролдуулж үзүүлж эсвэл нэмэлт тайлбар гайд өгч ээж ч гэдэг юм уу дасгах хэрэгцээ байдаг байх гэж боддог. Алтуулж суух ч юм уу тий. Сонсож байна уу? За. Сонсож байна. Батэлсий. Гадуур явж болохоор жоохон чимээтэй магадгүй. Одоо болохоор нөгөө Монгол аппачин дандаа кириллээр байдаг штэ. Тэгэхээр 25 оноос эхлээд Монгол улс ч өөрөө хос төрийн бичгтэй болж эхэлж байгаа. Тэгэхээр шаардлагаар магадгүй аппликейшнууд вебүүд Монгол бичгтэй болж эхэлнэ. Тэгэхээр нэг зүүнээс баруун биш. Дээрээс доошоо гэдэг журмаар явна штэ тийм. Тэгэхээр та энэ дээр юу ямар хуваалтай байна? Гоё асуулт. За би юу тий. Тэгэхт оржсон ч гэсэн тэгэл угаасаа тухайн зүйл шийдэл нуус олгох учраас тэгээд тэрэн дээр бол нэг асуудал байхгүй л ч тий. Одоо араб одоо хэлээж одоо ойлгодоод ашигтай. Би өөр найзынхаа би нэг юу сургууль сурдаг байхдаа араб найзынхаа утсыг хараад бүр ойлгохгүй бүр сонь бүр тэр чинь эсрэг талтай юм шиг бүр шал эсрэг талтай. Одоо жишээлбэл баруун талын лого байлаа гэх зүүн талтай байх чинь шал эсрэг. Тэгэхээр тиймхүү зүйл одоо шал эсрэгс зүйл одоо ингэ ашигтай байхад одоо Монгол хэл ганц орж ирсэн чинь асуудалгүй л ч тухайн зүйлийг шийдэж байна. Тэ. Тухайн үедээ л шийдсэн асуудал дээр гэсэн үг үү те. Араб хэл миний бодлоор гайг баха. RTL нөгөө нэг чиглэл нь адилхан болохоор нэг мөрөнд явж байгаа. Тэгэхээр монгол бичиг болохоор бүр ингэж нэг биш тий. Араб хэл яг нэг 180 градус гэхээр монгол бичиг бүр 360 байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр яг арабтай харьцуулахад бас айгүй хэцүү байгаа. Ихэнхдээ ингээд horizontal scroll хийх хэрэгтэй болох байх та тий. Одоо тэгэхээр юун дээр бас евро орж харж исэн юм байна. Хэд хэднээс нэг өөр Монголын евро 20 бас 20 тал хэлээд ирчихээс тий. 20 тал юу дасан лээ ихтэй. 20 талаар харуулж магадгүй. Би яг хоёр тэл шийдэх л та. За сайн байцгаана. Сонсож байна. Сонсож байна. Сүүлийн асуулт амар сонирхолтой санагдлаа. Эхлээд оюун болдод гэлээ да. Таньж байгаа бах те. Оюун болдоо. За тэгэхээр ийм байна л да. Би зүгээр сая сүүлийн асуулт их сонир санагдлаа да. Юу вэ гэхлээр биднээс нэг тухайн үед нь шийднэ байх гэдэг нэг зүйл тавьчлаа. Би шүтист багшилдаг л да. Тийм бол яг энэ тухай яг ярмаа санагдаад байгаа. Бүх хэлэхгүй болох гээд. Аль тэр чинь миний асуусан асуулт битэл яг энэтэй холбоотой асуулт байсан. Юу гэх юм бол тухайн улсын соёл гэдэг зүйлтэй холбоотой UX гэдэг зүйл маань хөгжих ёстой болов уу? Улс улсын ялгаатай ялгамжуудыг тэндээсээ биднээс бий болгох ёстой болов уу гэдэг санааг яагаад дэвшүүлж болохгүй байгаа юм бэ гэдэг сонирн байгаа байхгүй. Жишээ нь бол одоо биднээс мэдэн шүү дээ. Монголчууд баг дээс хойш байна гэж хэлдэг те. Концепт философи яваад байгаа юм. Тэгтэл орсууд гэдэг ч юм уу идиот гэл ингээл яаж л байдаг. Тэ явж гин гэдэг утгатай. Яагаад өгөөлөөс амьдралын хэм маягтай холбоотой. Яг ийм үзэл байгаад байгаа. Тэгтэл биднээс Монгол бичиг гэдэг зүйлийг хэлээд эхлэхдээ биднээс магадгүй одоо бүгд барууны технологиг ашиглаж байна. Мэдээж монополдчихсон ялцсан улс нь юугаа байгуулж байгаа юм чинь. Мэдээж ойлгомжтой өөрсдийнхөө бүх дизайны концепт болон бүх зүйлийг биднээс зааж өгнө. Стив Джобс ах ч гэсэн биднээс заагаад өгчихсөн бүгдийг. Тэгтэл биднээс одоо Монгол бичиг болоод бүх зүйл нь Монгол бичгээр явдаг болох юм бол магадгүй FZ гэдэг батарейны ойлголт маань иш гэдэг хэлбэр рүүгээ шилжих хэрэгтэй болов. Дээрээс доош хойшоо чиглэлтэй. Тийм үү? Одоо хамгийн энгийн ярихад иш гэдэг чиглэл рүү. Тэгтэл биднээс буюу яг UX-ийн дизайны үндсэн судалгаануудад нэг юм судалгаа байдаг л да. Тэр судалгаа нь ямар судалгаа гэдэг вэ? Хүний нүдний буюу яг визуал тал руугаа хүний нүдний хараанд илүү их төвлөрсөн зүйл байдаг. Сэтгхүүтэйгээ холбосон. Тэгэхээр хүний нүд 5 Гц дотор покслт юм байна л да. Хаашаашаас нь хааж байгаа. Хичнээн 160 120 Гц байсан 5 Гц дотор ингээ фокслаад байгаа. Тэгэхээр иш гэдэг байдлаар биднээс дахиад шинэ дизайны хэм маяг буюу шинэ зүйл буюу шинэ нэг юм одоо дадалд суугах хэрэгтэй болоод байна шүү дээ. Тэгтэл биднээс багаасаа ахуулаад нөгөө л нэг кирилл гэдэг зүйлээ F паттернээр сууссан. F гэдэг ойлголт. Тэгэхээр F ойлголтыг одоо биднээс хамт яг
одоо юу гэдэг нь ном гэдэг ч юм уу те энд тэнд бичигдэж байгаа бичгээс ахуулаад иш гэдэгтэй суралцаад эхэлнэ. Биднээс өөрсдөө ирэхгүй суралцсан. Тэгэхээр яг энэ суралцах явцсаас өмнө уул нь биднээс энийг бодоод те ийм байвал гэд ихний санаануудаа ядаж дэвшүүлээд явж байгаа нь хамгийн чухал гэж би үзэх гээд байгаа байхгүй. Түүнээс одоо яг тухайн үед нь тэгээд шийдэл олно доо гэд биднээс л асуудлыг хайж болоод асуудлыг засах нь чухал болохоос биш тийм үү? Яг одоогийн буюу энэ нөхцөл байдалд нь байна гэдэг ойлголтууд бол амар хэцүү ойлголт болж байгаа. Тэгэхээр би энэ UX UI одоо бүтэн жил одоо анх байгуулагчаас нь ахуулаад бас тэгээ их олон юмд бандуулдаг хүн л дээ. Олон янзын бичиж байгаа бандуулчдаг. Тэгэхээр биднээс одооноос ахуулаад альва нэг юм зүүн нэлийн судалгааг буюу одоо тэр оюун болдын хэлсэн санаанууд их гой санаанууд байгаа байхгүй. Юу гэх юм бол сушигийн газартай UX-ийг тайлбарлчихж байгаа. Тухайн Япон улсын соёл яваад байгаа байхгүй. Японы соёлыг вебтэнд холбож ярих гэдэг нь шүү дээ. Оюун болд. Биднээс тэгтэл Монголын соёлыг яагаад вебтэйгээ холбоод, аппликейшнтэйгээ холбоод явж болохгүй байгаа юм бэ? Биднээс нэг ялгамжийг бий болгох хэрэгтэй болчихдог. Яагаад гэвэл биднээс бүх зүйлээ гаднаас импортлж авчна. Буцаагаад биднээс хизээ нэгэн цагт экспортлох хэрэгтэй болно. Экспортлохлоо биднээс Америкаас авсан альмаа буцаагаад Америкт зааж болохгүй байхгүй. Миний нэг үндэсний нэг гэдэг ч юм уу нэг юм бухимдаад яваад идэг зүйл энэ юм байна. Гэтэ нэг таанаас нэг бухимдал төөлөг байх гэж бодож байна. Тийм бол энүүндээ бас одоо яг бүгд санаагаа хэлээд хэрвээ ийм байвал минийхээ ийм байна гэдэг тийм нэг одоо магадгүй нэг тийм өөрсдийн гэсэн концептуудыг дэвшүүлсэн жижиг юмыг одооноос эхлээ хийгээ явж ивэл хамгийн зөв байх болоо гэж бодож байна. А нөгөө талаасаа манай UX дизайнерууд мондог байна. Сүүлийн үед гарч байгаа аппликейшнүүд, веб гээд бүх юмыг үзэх үнэхээр одоо хэлэхөө алга. Үнэхээр сайн. Багны одоо суурилсан зүйлдээ тулгуурлаад тий. Одоо биднээс заацсан шүү дээ. Заагаад тэр хүмүүсээ суурсан зүйлдээ тулгуурлаад яг энэ технологид тулгуурлаад хийчихэж байгаа. А тэнгуут нэг юм онлайн тухай ойлголт байгаа юм л да. Ихэвчлэн ингээл багны технологи буюу UX гэдэг ч юм уу тий. Аль бол хүндэл мэдээллийг хамгийн түргэн шуурхаар богино хугацаанд л ойлгох шүү дээ. Гол санаа нь бол. Тэгэхээр богино хугацаанд хүн тэндээс мэдээлэл аваад болчихж байгаа гэдэг л ойлголт яваад байгаа. Тэгэхээр ийм одоо болцсон байгаа ийм нөхцөлд биднээс тодорхой хэмжээнд энэ гадагшаа чиглэсэн судалгаа гэхээсээ илүү гадныхнаас өөрсдийн ялгамжтай буюу монгол хүний сэтгэхүйд байгаа зүйлийг яаж одоо зөв болгох вэ? Ашиглалтыг яаж зааж өгөх вэ гэдэг зүйлдээ бас тодорхой хэмжээнд ажиллах хэрэгтэй болчихдог. Энийн гал тод жишээ гэх юм бол үнэгүй цэг юм байна л да. Тэнд гоо зүг гэдэг хязгааргүй үнэгүй цэг юм байна. Гоо зүүн хувьд бол үндэ гоо зүг бол байхгүй тийм үү? Хамгийн гол нь юу вэ нэг хэрэглээ байгаа даахгүй. Чухал. А тэнд замбраатай байна уу, замбраагүй байна уу, хаана ямар мэдээлэл байна уу хин ч хамаахгүй. Хүнтэйг ашиглаад байгаа байхгүй. Тэ? Энэ хамгийн гол утга очилж байна. Тэгэхээр хаана хинт хэрэглээ байна уу яг түүндэл гол анхаарлаа хандуулаад энийг биднээс доцоо ингээд нэг тийм концепт шүүлээд ийм гэдэг зүйл хийгээд магадгүй тийм челленж явуулдаг ч юм уу те. Тэгээд явах юм бол магадгүй биднээсийн одоо ажилтчтай өөдүүд бий болох зүйлчтэй бүгд хөгжих байхал гэж бодчихлаа л да. Аль зүйл чи миний хэлэх гэжсэн гадны технологитой холбоотой зүйл нь ихэнх технологиуд маань тэгш тооны онолд тулгуурлаад ах шиг байна. Тэгш тоо гэдэг маань биднээсийн градиент системд л явчихлаа юм л да. Нөгөө л FZ гэдэг ойлголтонд. Тэгтэл Монголын гэдэг үндсэн нөгөө нэг соёлын юмыг айд үзлээ. Тгийн онол байгаа байхгүй. Тгийн онол маань сондгоо тодорхойлчихдаг. Байгуултууд нь бүгд сондгоо. Энэ их сонирхолтой онол гэдэг ингээд биднээс ингээд янз иймэрхүү зүйлийн судалгааг бас биднээс бас хийж явахгүй бол хичнээн боловсролын байгууллагын хүмүүс судлаачид эрдэмтэд хийх ёстой гэдэг. Тэднээс маань яг үндэ хичээлээс холд авдаг хүмүүс шүү дээ. Тэгэхээр одоо яг ажил дээр байгаа өөрсдөнд нь тулгарч байгаа хүмүүс яг энэ тал дээр илүү санаагаа дэвшүүлээд надад ийм асуудал тулгарсан гэдэг өөрсдөнд тулгарсан асуудлуудаа ингээд тавиад түүндээ биднээс мэдээж юмн дээр их шүүмжилтэй хэцүү хандчихлаа байгаа л да. Энийгээ бас тодорхой хэмжээнд засаад айтайхан биендээ зөвлөгөөгөө явуучих юм бол бас их айтайхан Монгол бол UX бол нэг тийм хоцрогдсон зүйл бол биш болчиход байна биднээс бус тулсаас нэг хоцрогдсон юм алга. Америкчтай, Япончтой, Баруунчтай ер нь хоцрогдсон юм алга. Биднээс бүгдийг ашиглаж байна. Энэ дай төвшөнд юм хийгээд. Миний санаа бол ийм санаа байна, тий. Энэ дээр зөв нэг амар салт сая нэг юм ороод тэрийг зөв хальт хийчихөө гэдэг. Тийм. Нөгөө нэг Монгол үндэсний юу гэдсэн шүү дээ. Тэгээ энэ дээр монголчууд айл зочлохдоо төрүүлээд нөгөө нэг суудалт суугаад эдэн ундаанаас намсаад тэгдэг шиг тиймэрхүү юм хэрвээ байвал
амар эсрэгээр нь явчихад байгаа юм шиг. Зүр тий хальт орж ирлээ. Зүр шууд оронгот веб нөгөө нэг урамшуулал өгдөөл тий. Зүгээр хальт тим орж ирсэн яг нарийн бодсонгүй. Яг зөв. Наад чи амар зүйлс нэг байгаа байхгүй. Монгол хүн яадаг вэ гэх юм бол эхлээд Монгол гэст амьдрал буюу биднээс нүүдэлчин соёлоосоо биднээс салж амжаагүй байгаа байхгүй. Тэгтэл нүүдэлчин соёлоосоо салж амжаагүй байгаа буюу яг юм суушмал соёлд соёлцож байгаа бидэнд одоо соёлоосоо салгаж байгаа нэг зүйл нь хувцлалтаас эхэлж байгаа байхгүй. Монгол хүн Монгол гэстээ бослоо гутлаа өмсөж байгаа байхгүй. Бид одоо хамгийн сүүлд гутлаа өмсдөг. Соёлын маш том ялгаанууд бий болоод байгаа байхгүй. Тэгэхээр би яагаад энэ UX-ийг соёлтой холбоох гээд байна вэ гэх юм бол гадны их том ийм судалгааны ажлуудыг UX-ийн талын тийм нөхөө зүйлийг уншлаа. Соёлтойгоо холбогдсон байдаг. Тухайн улсын соёлтой. Одоо жишээ нь хэм бол оюун болдын авсан тэр жишээнд байсан. Улаан өнгөний тухай ярьж байсан тийм үү? Тэгтэл улаан өнгө Монгол улсад улаан өнгө юу илээ гэдэг л бодох хэрэгтэй. Миний хувьд бол ийм санал байгаад. Тэгэхээр биднээс яг энэ хийж байгаа ажил хийж байгаа зүйлүүдтэй бас энэ яг иймэрхүү байдлаар хандах юм бол биднээс бусдаас ялгаатай тийм нэг шин чанартай зүйлийг бий болгож болох зүйл харагдаад байгаа юм л та миний хувьд бол. Хин оюун бол түрүүний саний ярьсан юм дээр чамд хэлэх комент санал юм байна уу? Харин бас CBS-ийг Японд ирээд бас яг боцлоо. Японд ирээд яг өөрсдийнхөө ингээд бүгдийг ингээд одоо бас ингээд загварчилсан дээр ингээд дизайн систем үүссэн. UI UX дээр бас Монголынхоос ингээд яа бид нар ч бас шал үг бас одоо мэндэ багшийн хэлдгээр бол одоо бид нар бас нүүдэлч ард дүрмэн шал өөр одоо user experience хүмүүс те. Тэгэхээр одоо бид нар бас яагаад өөрсдөө юм тавих бол энэ бодол ер нь 7 дотор л явж байсан. Тэгэхээр хэвлэл бол бөөнөр зүтгээд орхосны зүгээр л challenge. Тийм гадаад одоо Японд мэдэрдэг чаал Япон соёлч амар том л те. Тэгэхээр тэрэн дээр нь бол UX бол бас давхраад тавьчих. Тэгэхээр бол бас Монголоос юу байна вэ гэдээ тайхаар бас байхгүй болохоор бас тийм хүзэл хэдүүлээс хөгжүүлээд ясна дээр гэж би бол бодчих тий. Санаа нэг юм байна. Одоо нэг Монголын тэр юу гэдэг байгаа штэ. Одоо Европын орн оронд ч дөрвөлжин тийм барилгуудад орж амьдардаг штэ. Монголд ч болохоор юм бөөрхийн одоо гэрт орж амьдардаг байхгүй. Тэнгүүт Монголын нөгөө нэг яг хэрэглэгдэх хүн маань яг 360 градус буюу эргэн тойронд бүхэлд нь орсон маягтайгаар хийх юм бол монгол хүмүүст амар тохиромжтой байх гэж би боддгийн. Одоо энэ нөгөө нэг ахуй шинж талаас явчихдаг байхгүй юу? Болоо явчих юм л да. Энэ нөгөө монголчууд яг дэлхий дээр байдаг хамгийн холыг хардаг сонхтой гэрт амьдардаг хүмүүс байхгүй юу? Тэнгэр лөө хардаг сонхтой. Монгол зургийн хөгжлийн маяг нь тийм байдаг шүү дээ. Нэг тийм юмыг дээс наасан тий. Багааных гэдэг ч юм уу тий боллоо яг хажуунаас нь илүү их перспективтэй байгаад идэг. Ялгаатай шин чанарууд байгаад байгаа хөөхгүй бид. Тий яг үзүүлэхтэй хүртэл. Тий нэг дөрвөлжин дотор орж баригдаж амьдардаг хүмүүс бид нар дөрвөлжин дотор орж амьдардгөө бидэрт ямар нэгэн үнцэг байдгүй болохоор бид нар нөгөө нэг аюу тийм чөлөөттэй тийм мэдрэмж авч амьдардаг юм уу да. Тий тэгэд энэ дээрээс би нэлээд жоохон судалж үзсэн. Тэгэхэд ийм байлээ. Одоо нөгөө нэг хүний тархи чинь нөгөө нэг давтамжаараа амар тийм флексинг хийх юм байна л да. Тийм амралт авч эхэлдэг. Давтамж дотор оршихороо тэмүүтээ нөгөө Монгол гэрт оронгууд нэг амарч байгаа мэдрэмж авдаг маань болохоор Монгол гэрийн ханны тэр хэрэгснүүдийг харангууд бид нээр амар тийм амарсан мэдрэмж авдаг юм байлээ. Тэгээ нөгөө хөдөө байгальтын онгууд нөгөө нэг модтын мөчнүүд хоорондоо хэрэгсэлж байгаа тэр мэрийг хараад тэр нэг байнга тавтагдаад байдаг. Тэр мэрийг харахаар хүмүүс нөхөдөө амар амарч байгаа мэдрэмжийг авдаг юм шиг санагдав. Тэгээ юу яг нэг тийм нарийн сайн судалж чадаагүй ч нэг хувийн бодол нэг иймэрхүү судалгаатай явж байгаа. Хүн болгон дотор судлаад явж байгаа юм тэгэхээр мундаг санагчлаа л дээ. Бид бол Гэхдээ нэг одоо яг монгол хүмүүсийг монгол гэрт амьдардаг гэхээр хэтэрхий бага хувь нь гэрт амьдардаг санагддаг юу? Эсвэл яг нэг окей. Тэр дээр нэрийн хаад эхлээд байгаа шүү дээ тий. Тэр чинь болохоор бүгдээрээ л монгол хүн амын талаас илүү нөө Улаанбаатарт амьдарч байгаа.
ихэнх нь байшинд амьдарч байгаа. Гэрт амьдарч байгаа хүмүүс яг амьдралын болцоог харахаар эсвэл хэрэглээг нь харахаар гар утасны аппликейшн веб тэгж яахад хэрэгэлдэг байхгүй юу? Тэгэхээр бас яг тэр талаа барьж аваад цаашдаа юмаа хөгжүүлнэ гэхээр бас нэг жоохон сул талтай байж магадгүй. Эсвэл зүгээр нөгөө уламжлаа хадгалж үлдэхийн тулд тийм юмдыг бол арай өөр шийдлэр хийвэл сонирхолтой байлаа. Гэхдээ ерөнхийдөө бол яг танаа өвөг зэг чиний өвөө ч юм уу тэр дээшээ үеийнхэн бол Монгол гэрт амьдарч исэн. Тэнгүүт энэ ерөнхийдөө удмын гент чинь бага зэрэг хэмжээний мэдээлэл ингэж сувларсан байгаа даа байхгүй. Тэр ген ингэж дамжиж явдаг юм байна л да. Тэнгүүт нөгөө нэг үндсэн суур юм маань ерөнхийдөө бол хизээч арилахгүй. Бид нар ингээд дөрвөлжин байшин дотор амьдарч байгаа ч гэсэн бидний толгой дотор ингээд гэрт дотор амьдардаг тийм сэтгхүү айл үжээ байдаг байгаа байхгүй юу? Яг тийм утгаар нь л хийсэн. Тэгэхээр миний зөв гол ажиглалтын буюу яг судалгааны гол объект буюу судалгааны ерөнхий гол нөгөө нэг юу гэх юм бэ? Агчлал нь юу гэх юм бол ажиглалтын арга гэж байдаг. Ажиглалтаа ажиглах юм бол энэ маш юу байдаг. Хэд хэдэн кейсүүдийг хэлчихмээр санагддаг. 100 боллоо бид нүс бүгд яг ингээд хөдөө тэмүүлээд байгаа үстэй. Хот хүмүүс амрах гээд гараа явчихдаг. Бүгд явчихдаг. Энэ нөгөө нэг хуучныхаа юмыг хүсэмжлээд эхлээд байгаа бол тийшээ тэмүүлчихэж байгаа. Нөгөөх нэг талаасаа биднээс яагаад монгол хүмүүс тэрийг нэг байнга ашиглаад байхгүй нэг Facebook гэдэг ч юм уу те. Эсвэл нэг одоо Facebook-ը бүх зүйл, Instagram-ը бүх зүйлийг төсөөлөд байна гэхлээр магадгүй тэрүүнд шинэ юм дасах тэр зүйл нь биднээс монголчууд суугаагүй гэж магадгүй. Тэгэхээр магадгүй дасахын тулд биднээс яг байгаа буюу хуучныхын хүсэмжлээд байгаа зүйлдээ толгуурлаад хийчих юм бол илүү боломжтой юм шиг санагдав. Тийм надад кейс хэлчмээр. Биднээс анх KFC Монголд орж ирэхэд бүгд амар happy байсан тийм үү? Happy байгаад онлайн захиалга хийдэг байсан. Тэгснээр нэг удахгүй жилийн дараа онлайн захиалга маань мобайл болчих жоох байхгүй. Утасны нөгөө нэг захиалдаг хэлбэр рүү буцаад орчиж байгаа. Асуудал нь хаана ирсэн бэ гэх юм бол нөгөө аппликейшн ашиглалт маань. Веб ашиглалт маань байхгүй болчих. Facebook-ыг бүгдийг төсөөлөд байгаа байхгүй. Одоо ингээд хин нэгэн хүнээс чи нэг тийм мэдээлэл олоод байгаа гэхэд л одоо магадгүй биднүүсийн хувьд бол магадгүй Google-ээс хайх байх л та. Тэ? Тэгэхэд дийлэн хүмүүс бол Facebook-ээс хайх жишээ нэ. Шууд. Энэ асуудал нь биднээс энд байна. Тэгэхээр бусад юмыг биднээс хүмүүс заах ёстой. Одоо Стив Джобсын жишээнд бол биднээс заасан шүү дээ. Маш их зүйлийг заасан хүмүүс. Нэг товчоор амьдрахыг заасан байхгүй биднээс. Тэгэхээр энэ заадаг шиг биднээс бас яг энийг бизнестэй заагаад явах боломж биднээс байгаад байгаа. Бодит кейсүүд байгаа шүү дээ. Тэгээд би нэг бодлоо хэлчихв. Амар гоё чухал сэдв яригдэж байна уу? Зүгээр миний л үзэл бодлууд шүү те. Одоо ингээд бүх талаас нь бодхолоор юмнууд байгаа байхгүй юу? Одоо ингэж нөгөө UX гэдэг зүйл маань яг юу вэ? Хаанаас эхэлж байна вэ? Ямар хүрээнд байгаа вэ гэдэг ч юм уу. Тэрнээсээ их сайн бодох хэрэгтэй байгаа. Түрүүний ярьсан одоо зөв одоо Монгол хүн Монгол гэрт амьдардаг байсан. Тэгээд учраас бидний цуснд ингээд Монгол хүний ийм хандлага ген юу одоо арын шин байгаа. Тэгээд тэрэнд нь бидний одоо энэ барууны аппликейшнууд нь зохицохгүй байдаг ч гэдэг юм уу. Тэрэнд нь одоо сайн юмнууд таараагүй байдаг. Учраас юм сайн ашиглаж чадахгүй байх магадaltaй илүү гэж нэг ярьж байгаа. Тэгээд бас бид нар ингээд Монгол хүмүүс учраас бид нар ялгаатай байж чадна болно штэ. Монгол гэдгээрээ одоо ингээд ялгагдаж харагдах ёстой штэ гэсэн тийм үзлүүд яваад байна штэ тий. Одоо миний бодлоор болохоор нэг юм биднэрт ийм UX UI дизайнерууд жишээлбэл зүгээр яг UX UI гэдгээр бид нар чинь яг ийм дижитал юмд жишээлбэл хязгаарлагдвал дижитал бүтээгдэхүүн одоо дижитал үйлдвэрлэлийн систем тэгээд энэ девайсууд тэгээд энэ application webүүд тийм ээ. Жишээлбэл эднэр дээр энэ хүрээндээ л авч үзье л та. Тэгэхээр хаанаас эхэлж гэнэ үү гэхээр одоо анх суугдсан ингээд тийм заа би жоохон яриагаа эвлүүлэх ядчихлаа л да. UX UI гэдэг маань яг нөгөө нэг өмнө хүмүүсийн одоо дадсан юмн дээр хийвэл тухайн аппликейшн маань хүнд ойлгогдно л гэж байгаа. Өөрөлд би болохоор илүү тэрлүү тэмцэх. Одоо нөгөө нэг альва нэг аппликейшн эсвэл вебсайт нь цаанаа ямар нэгэн хэрэглээтэй зорилготой нэг бизнес ч юм уу
зорилго за бизнес биш байлаа гэхэд танилцуулах ч юм уу, эсвэл төрийн бус байгуулах ч юм уу байж таарж байгаа. Нэг хөвчлэн тийм ээ. За ер нь team бизнесийн үүднээс харангуут тэр бизнес болохоор жишээлбэл аль болох олон хүнд хэрэглүүлээд тэр хэрэглэгч нь зүгээр л ойлгох хэрэгтэй гэдэг номер 1 шалгуур тавьчихж байгаа. Яг тэрийг ингээд бид нэр байнга бодож хангахын тулд хамгийн common user experience нь одоо тэр зорилттой хэрэглэгчд нь байгаа common user experience нь юу вэ гэдгийг маш сайн empathize хийж олоод ойлгож олоод тэрэнд нь зориулсан дизайныг хийгээд тэгээ бидний дизайныг нөгөө зорилттой хэрэглэгчд нь хэрэглэснээрээ ойлгоод бизнес нь хөгжүүлээд одоо бид нэр сайн дизайн хийсэн гэсэн нэртэй болчиход байгаа байхгүй. Тэгэнгүүт бид нэр үгүй энэ чинь Монгол хүмүүст ийм юмыг шинээр ойлгуулмаар байна гэд зөрөөд юу гэдэг чинь одоо шал өөр одоо гаргалгаа гаргаад Монгол гэрт амьдардаг байсан болохоор ч гэдэг юм уу. Тэгээд ийм өөр user experience шинээр гаргаад тэгээ шинээр ойлгуулангууд эсрэгээр яг түрүүний яг бат үлзээ хэлчлээ л да. Монгол гэрт одоо амьдраад яадаг хүмүүс ч юм уу тэр хүмүүс ч одоо цөөхөн хүмүүс нэг штэ гэдэгчлэн арай бүр нийш цөөн хүмүүс зориулсан болоод тэгээ бизнес нашгүй болох магадaltaй болчихж байгаа юм. Тэгвэл бид нар чинь энийг хийж үзэх туршиж дадуулах юм гингууд амар одоо шилбэл бүр амар бидний цоошин тодорхойлсон UX тий Стив Джобс шиг гаргаж ирэнгуутлаа тэр нь ингээд амар их том цар хүрээд хамрахгүй болвол бид нар UX-ийг тодорхойлж одоо шинээр хийж ин гэж ярьж чадахгүй. Энэ нь UX биш зүгээр нэг шинэл одоо гаргалгаа тэрийг нэг 5 хүн хэрэгжилж гин гэдэг нь яг баг UX болж гин гэж ойлгохгүй байх гэж би бодоод байгаа байхгүй. Жишээлбэл тэгэхээр юу гэж юм гэхэлэр за тийм нэгдүгээр хоёрдугаар бас UX хаанаас эхэлж гин гэдэг нь сонирм байгаа. Одоо шилбэл за яг нэг гэрт амьдардаг байсан дорж гээд дөнгөж одоо яг одоо хөвчлэг хөдөө амьдардаг тэр дорж гээд хүнийг бодъё л та. Тэгэнгүүт тэр хүн анх удаа яаж дижитал ертөнц рүү орж ирэх вэ гэж төсөөлөхлөөр Монгол компьютероор Монгол үйлчилгээ системээр дамжижлаа орж ирэхгүй. Тэр шууд барууны юм уу одоо хятадын юм уу ямар нэгэн одоо девайсаар орж ирдэг компьютер юм уу гар утас байгаа тий. За тэр компьютер юм уу гар утас дээр байгаа үйлчилгээ систем гэхлээр iOS юм уу Android юм уу Windows юм уу Mac байгаа тий. Тэгэхээр ер нь бол барууны гэсэн үг. Тэгэхээр тэгэнгүүт энд зүгээр л үйлчилгээ систем девайсаас хамаарат шууд тэр experience бол шууд дадж байгаа. Дадхаас аргагүй байдал шууд очиж байгаа гэсэн үг. Тэгээд тэр одоо жишээлбэл одоо юу байгаа штэ iOS дээр бол бүх ингээд одоо үндсэн цэсэн доороо байж байгаа штэ ингээд bottom bar гэдэг тийм ээ. Android дээр болохоор үндсэн цэсэн дээрээ байж байгаад ингээд swipe-тэй байж байгаа тийм. Тэгэнгүүт Android-ийнх нь яг энэ дээр нь дадаад iOS-ийнх нь яг энэ дээр нь дадчихлаа. Тэгэнгүүт бид нэр аппликейшн хийхдээ жишээлбэл зөрөөдгүй Монгол хүн юм чинь юу байх хэвээр меню нь босоо байх хэвээр баруун талдаа байна гэдэг ч юм уу те жишээлбэл те. Тэгээд дээрэс нь одоо юу гэдэг яг ийм албаар ялгах гээд ингээ хийчихвэл нөгөө нэг зорилттой хэрэглэгчд нь бид нар дадаагүй user experience хийсэн эсвэл муу UX хийсэн гэж болох гээд байгаа гэж би бол хараад идэг байхгүй. Нэг тэгтээ хэрвээ бид нар үнэхээр яг нөгөө нэг Монгол бичгээр босоо бичгээрээ одоо хийх ёстой аппликейшн те өөр монголчуудад зориулсан аппликейшн гэдэг юм уу. За яг монгол бичиг мэддэг хүмүүст л зориулсан аппликейшн гэдэг те яг ингээд зорилттой сегменттэй тийм аппликейшн хийхээр болох юм бол те мэдээж бид нар тэр монгол бичгийн өөрөлдөлт чи одоо F биш те түрүүний Z биш тийм ээ нөгөө иш үсэг гэлтэй тийм дараалал уншигдах хэцээтэй учраас тэрэнд нь зориулснаар мэдээж шинээр UX гаргах хэрэгтэй болно. Тэгэхээр монгол бичгээр user interface ашиглаж байгаа хүн бол шинэ experience бол дадхаас аргагүй болно. Тэгэхээр яг эндээс л үзчихлээ байгаа юм л да. Тэгэнгүүт юу болохоор кирилл үсэг болохоор яг зүүнээс баруун руу уншигддаг гэдгээ үгээр дизайны өрөлт бол яг зүүнээс баруун руу уншигддаг ихэнх веб болон аппликейшны өрөлттэй ойролцоо байж илүү одоо зөв UX-тэй ойрхон ажиллах болов гэж тааж байгаа. Тийм болохоор
одоо араб хэл болохоор нөгөө талаас нь ингээд болдог тийм үү. За тэгээд түрүүний бас нэг юм ярьсан нөгөө нэг юу байсан шүү дээ. Тэр нэг юм марчлаа. Ер нь бол тийм юмнууд гэж бодогдоо. Тэгэхээр бид нэр ингээд шинэ одоо хамгийн нэг номерын юу болохоор би бол энийг нөгөө нэг нийгмийн соёл, уламжлал энэний доор л UX байгаа болов уу гэж бодож байгаа л та. UX-ийг хийснээр бид нар шинэ соёл одоо яг хуу тэрнээс арай давж чадахгүй байж магадгүй гэж бодоод байгаа юм да. Ер нь баг. Тэгэхээр бид нэр угаасаа дадсан байгаа хэрэглэгчдэд зориулж тэрийг нь харваас өөрөлд хэрэглэгч бүр манай өөрөлд don't let the user think гэдэг бүр хэрэглэгчийг бүр бодуулахчгүй дарах хэрэгтэй гэсэн үг. Харваас ойлгомжтой өөрөлд хэрэглэгч ингээд товч дарахаасаа ч өмнө юу болохыг ингээд мэдсэн байх хэрэгтэй. Юу болохын хүлээлттэй нэг хүлээлттэй байх хэрэгтэй гэсэн үг хөөе мэдсэн ингээд би энийг дарахлаар угаасаа тэг ингээд ойлгоцсон. Тэгээд дарахад яг тэр нь болж яхад бүр ингээд common sense гэдэг шиг энэ бүр ингээд маш ойлгомжтой гэсэн үг байхгүй. Тэгэхээр хурдан тэрийг ингээд ойлгож авах гэдэг тийм хугацаач байхгүй бүр instant ойлгох гэвэл энэ чинь сайн UX гэсэн үг байхгүй. Ингээд болоо гэх. Тэгэхээр тэр нь болохоор UX буюу тэр нь UX ч одоо бидний дотор бүр ингээд Facebook scrollцоор байгаад ч гэдэг юм уу те Instagram swipe-цаар байгаад энэ дадсан зүйл байгаа гэсэн үг. Тэгэхээр жишээлбэл ингээд шинэ аппликейшн гарлаа гэхэд энэнд нь дадуулахгүйгээр хийх гэдэг нь өөрөө мангар одоо маш өндөр эрсдэл болж таарч байгаа. Учираас бүх аппууд л ингээд дагаал хошуурал яваад байгаа л да. Мэдээж тийм өөр нийгмийн зүгээр энэнийг албаар одоо нэг юм төрийн бус одоо байгаа юунаас ч гэдэг юм уу төсөл хөтөлбөрөөс ч гэдэг юм уу энэ одоо хит давмгайлсан соёлын одоо монопол байдлыг эвдэх үүднээс хөдөлгөөн өрнүүлсэн байдлаар концепт аппликейшнууд хэрэгжүүлэх гэдэг утгаараа ч юм уу ийм юм байж болохоос биш бодит бизнесүүдийн юун дээр бол энэ ингээд хэрэгжихэд маш хол хайртай байгаа юм л та миний хувьд бол. Тэгтээ нөгөө нэг хүний тархинд одоо жишээ нь нөгөө нэг за янз бүрийн кино минууч байж болно. Тэр ерөнхийдөө судалгаа дээр ч ерөнхийдөө гарсан байдаг шүү дээ. Хүний нүдэнд яг ингээд шууд анхааруулахгүйгээр шууд энийг ингэж хэрэгэл гэж хэлэхгүйгээр баг багаар дадал болгож болдог. Ерөнхийдөө тэр нэг буланд нь аваачаа тавьсан байхад л ерөнхийдөө тэр чинь дадал болчихно. Тэр чинь нөгөө хэрэглэгчээ хэдүүлээ бэлдэж байгаа л гэсэн үг байхгүй юу? Тэгээ магадгүй 10-20 жилийн дараа бидний шинэ гаргасан дизайн маань яг хэрэглэхэд бэлэн болсон хүмүүс гарч ирэх боломжтой болж байгаа. Харин одоо яг хэдүүлээ ихний ээлж нь яг тиймэрхүү юмыг хийж эхлүүл яасан бэ л гэж уриалж байгаа санаа нөхгүй. Тийм зөв баяр. Бийсэн бас яг тийм санаатай байгаа. Монгол хичгээр бол хэдүүлээ яг тэгж аппликейшнүүд хийж үзэж ингэж мэдээ тэр experience-ийг шинээр тодорхойлох нь бол ялч зөвөө тэр тал дээр ингээд туршиж үзэх нь бол ялч зөв гэж би бол жишээл санал нэг байгаа юм л да. Тэгэхээр миний бас нэг хэлэх гээд байгаа нэг зүйл нэг байх юм бол хүний хүлээж авах мэдээлэл хүлээж авах юу гэж байдаг. Дистал гэж байгаа. Мэдээлэл хүлээж авах. Тэгэхээр англи хэлний юу н өөр монгол хэлний дараа өөр гэдэг шиг тийм. Ондоо гэдэг шиг яг тэг мэдээлэл авах юм ондоо болчиход байгаа байхгүй. Магадгүй монголчуудад одоо чинь юм бол нэг мэдээлэл хөргөж гэнэ. Магадгүй хойноос нь урагшаагаа магадгүй нэг хөргөж өгөөд үзээд нэг үзэх, урагшаас нь хойшоо нэг үзэх гэдэг ч юм уу ийм тестүүдийг бидөөсөө хийхгүй байгаа. Бидээс өөрсдөө тест хийхгүй байгаа байхгүй. Яг нэг юм одоо би нэг ном үзүүлчихэ л да тий. Одоо жишээ нь юм бол биднээс ингээл байгаа юм л да. Хайж байгаа байх гэж бодож тий. Хайж байна. Харлаад байдаг. Харахгүй. Камер өгчөөд байдаг. Энэ хооронд би нэг юм асууж байгаа. За ном хайж байгаа байх гэж бодож тий. Тэгтэл биднээс graphic design thinking. Биднээс дандаа юм биднээс ашиглаж байгаа ном англи номнууд байна л да. Одоо чинь юм бол Sprint бол энэний хойнгоос хэлбэр шүү дээ. Яг үнэндээ. Тийм үү? Яг энийг хөгжөөд яваад байгаа. Бүх юм хөгждөг. Бид хүртэл хөгжих ёстой. Энийг хөгжлөөд хагаад бүх юм ингэж хувирч явж байдаг. Одоо чинь юм бол Монгол гутал гэдэг ч юм уу, дээл гэдэг ч юм уу тийм зүйлс бас тодорхой хэмжээнд ингэж хөгжих ёстой гэдэг үзлүүд байгаад байгаа. UX гэдэг зүйл маань нэгсэн дэх юм бол ганц веб дээр байгаа зүйл биш болчиход байгаа. Бүх зүйл яг энэ хэрэглээгээд байгаад хөгжих ёстой.
Тэгтэл Монголын биднүүсийн яг юу хөгжвөө гэдэг зүйлийн тухай хөгжсөн зүйл байхгүй. Дизайнуудын тухайд одоо би нийт UX гэдэг зүйлийг ярьж байгаа бол энд би ганцхан нэг тийм веб одоо аппликейшн гэдэгт хамаатуулж маяг л та. Бидний юу хөгжвөө гэдэг. Одоо магадгүй Монгол гуталтай машин байх хэцүү. Тэ? Энэ хувьсах ёстой, хөгжих ёстой. Тэ? Одоо сүүлийн үед бол дэндүү их хөгжүүлээд ингээд одоо янз янзын одоо дээл цамцнуудыг хүртэл янз янзаар ашиглаж хэрэгжилж эхэлж байна. Гэх мэтлээ ийм хөгжлийн юмыг бас биднээс тодорхой хэмжээнд яг саяны тэр нөгөө нэг залуугийн хилээд байгаа шиг биднээс бага хүнд ингээд загаал яваад байгаа. Жохон. А түүнээс ш учиргүй өөрчилж ийнгээ тэгээ таб их ч юм уу те хамбургер меню ч юм меню ч юм уу сегментэд контрол ч юм уу бүгдийг ингээд солиод байгалийн тавих ойлголт биш л байгаа юм л да. Нэг жоохон ондоо байдлаа. Тэ магадгүй тэр мэдээлэл хүлээж авах дараалал тулгуурлаад гэдэг ч юм уу. За тийм бодолтой байна. Миний хэлэх гэсэн бодол, миний санаа ерөнхийдөө нэг иймэрхүү зүйл байдаг. Би нэг юм ярьчих. Түрүү нэг Монгол бичиг шинээр орж ирж байгаа. Тэгэхээр энийг эднээс нь бэлдэх хэрэгтэй гэж тэгжсэн шүү дээ. Яг нэг кино үзэж хахад нэг дизайнаа ойлгуулдаг гэдэг нэг тийм ярьсан. Тэгэхээр хэдүүлээ одоо яг нэг Монгол бичгээр хөгжүүлж байгаа ямар аппликейшнуд байна вэ? Яг анхлан гарч байгаа анх Монгол бичгээр хүмүүст хүрж байгаа тэр аппликейшнуд илүү төлхөө ажиллаад анхнаас нь зөв Монгол бичгийн хэрэглээг нь ойлгох ёстой гэсэн үг. Тий, энэ бол яг зөв тэгж ойлгож болно гэсэн үг. Тэгэхээр одоо яг хөгжүүлж байгаа аппликейшн гэвэл та мэдэх үү Монгол бичгээр? Одоо Монголд байгаа болоо та. Болор тол дээр хэвтүүлээд бичсэн байд шүү дээ. Араб шиг тэгдэг. Тэр нь амар эвгүй. Тийм. Тэгэхээр одоо хэдүүлээ нэг хамгийн их хөгжүүлж байгаа процесс нь явуулж байгаа компани гэвэл яач нэг болор софт л байгаа байхгүй юу? Сайн нэг чимээг гээд гарсан тийм. Тэрнээс болор софт. Тэгэхээр хэдүүлээ магадгүй яг болор софтын бүтээгдэхүүнүүд илүү нөгөө монголчуудад монгол бичгээр илүү төрүүлж хөрөх болохоор магадгүй яг энэ зүйл дээр монгол бичгийн хөлбөр дээр илүү санаа оноогоо хуваалцаад явах ёстой болов уу гэж бодож байна. Яг ингээд газар дээр буусан санаа гэвэл. Тийм яг бэлэн одоо яг бүх зүйл нь ингээд бэлэн одоо нэвтрэл ингээд бид юу хүндээ нэг зүйлийг одоо прожект байгуулахаар тэрэн дээр ингээд тулж ажиллах нь илүү тийм. Би тэгээд яг нэг юм хэлэхэд ягаад болор софт гэсэн мэхээр би одоо өөрөө оюутан байхгүй Монгол Улсын их сургууль програм менежер сурдаг. Тэгээ яг хөгжүүлэлтээс яг UX UI руу илүү орох гээд ингээд дайраад явж байгаа байхгүй суралцаад. Тэгээ одоо яг болор софт дээр чимээгээ дээр би яг тэр UI UX гэдэг дээр нь сууж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр хэдүүлээ яг ингээд хоорондоо ярилцж байгаа би өөртөө одоо сая ингээд та яг сонсож байгаад нэг амар чухал юмны яг эхлэл дээр нэгээд сууцсан юм шиг санагдаад байгаа байхгүй яг ганцаараа. Тэгэхээр хэдүүлээ яг ингээд хоорондоо ярилцж байгаад Монгол бичгээр уусаа хамгийн түрүүнд хэрэглээнд оруулж байгаа нь болор софт байгаа технологи ертөнцийн төр. Тэгэхээр магадгүй та надад айгүй их туслаад ингээд санаа оноо хуваалцаад яг анхлан Монгол бичгийн хэрэглээг илүү зөв буулгаад өгөхөд туслаасаа гэж айгүй хүсэж байна. За туслах байлгүй дээ. Туслах байлгүй дээ. Миний зүгээс батгалзах зүйл алгаа за. Окей. Батулцээ би л тэгж бодож байна. Хэдүүлээ ингээд нэг групптэй байгаа шүү дээ. За. Тийм ингээд ямар чаленжууд тулгарч ийн гэдгийг байнга ингээд апдейт пост хийгээд тэгээд хэдүүлээ аль болох ийм митапа дахин зохион байгуулжээ. Тэгээд яг тулгарсан дараачийн удаа ингээд өөрт тулгарсан UX-ийн real одоо бодит чаленж асуудал дээр би үүндээ зөвлөх байдлаар шеэрлж байгаа болохгүй гэж. Заавал яг хөө зарим үед ингээд нэгэн презентац тавьж болж байна. Зарим үед болохоор за надад яг ийм асуудал тулгараад байна гэж screen share хийн гутлаа. Тэр яриад бусд нь ингүүл тэгүүл гэж зөвлөгөө өгч болж байна тий. Тэгж явал илүү бас би үүндээ айгүй өөр өгөөжтэй авах хаа. Окей.
бүр ингээд хамгийн ихэнд тулгарсан нэг кейс нэг юм кейс байгаа байхгүй юу? App нь ингээд Монгол бичгээр хөгжүүлэгдэж байгаа. Тэгэхээр яг нэг хөндлөлтөө скроллж байгаа байхгүй юу? Тэгээ бүгд босоо бичгтэй. Тэгсэн чинь дунд нь нэг кирилл үсэг, кирилл үг орж ирэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Ягаад? Тэр үгийн орчуулсан тайлбар нэг кириллээр гарч ирэх шаардлагатай болчихж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт санаад өсөж байгаа зүйл нь болохоор ерөөсөө ингээд загвараа идмээргүй байна. Гэтэ кириллийг бас хамаагүй их оруулмааргүй байна. Гэтэ энэ кирилл нь өөрөө заавчгүй орж ирэх ёстой болчиход байна гэхээр тэр нөгөө нэг ийм юм болчихсон. Тий аха. Тэгэнгүүт яг нөгөө нэг ашиггүй зай амар их гарч ирж байгаа. Тийм. Монгол бичгийн үздэг Монгол бичгээр гарч иж байгаа мэдээлэл нь ч гэсэн хамаагүй их багасч байгаа байхгүй юу? Зүгээр нэг богдолтой 5 үсэгтэй үг гарч ирэхэд Монгол бичгийн 3 мөр нь алга болчихж байгаа байхгүй юу? 3 мөр дотроо тэгээд доош нэг 20 дүүгнүүд тэгэхээр чи ганцхан үгний төлөө 20 үгийг зөөлөслөд явна гэх өөр амар асуудалтай байгаа байхгүй юу? Надад санал байна. Батулт шууд тэгж болох уу? Одоо шилбэл Figma дээр чинь бүгд зэрэг орж ирж болд нь штэ. Хэдүүлээ бүгд бөөнөр орж ирж болно. Тэгэнгүүт чи Figma дээр ингээд шеэрлж болох одоо page screen байвал Figma дээр оруулаад тэгэнгүүт бид нэр харангуутлаа өөрсдийнхөө дизайнлаж үзэж болно штэ. Хин ч гэсэн ороод тэгээд тэндээс нь санаа оноо авангуутлаа сонгож болно. Тэгээд тийм. Тэгэх юм бол бүр л одоо өгөөжтэй авах байхаа. Гэтэ яг тэр кейс бол айгу сонирм ууцтай. Би одоохондоо зүгээр яг Монгол бичиг өөрөө нэг div дотор хийгээд Монгол бичиг дээрээ дарангууд нэг кирилл үгнүүд гарч ирдэг. Тийм орлол шийдэл байгаа юм л да. Миний эхний асуулт бол бүр яагаад яг хөө Монгол бичигтэй аппликейшн болвол бүх юм Монгол бичгээр байх гэхлээр тэр нь болохгүйсэн юм байна та. Дахиад нэг асуулт гэдэг. Нэг за хэл солино штэ. Бат 2 UI зурна гэсэн үг бас нэрээ. Тэгээ бас нэг крилээр ингээд нэг голомжоор авчих чинь зурагчин энэ төр гээд босоогоор нь бичиж ийцсан байдаг штэ. Тийм байвал бас амар эвгүй бах те. Тэд нэр чи бүр Монгол бичгээс крил хоёрын хооронд солигддог байх юм бол тийм бах уу би лав баг 2 layout болох хаа л гэж бодож байна да. Яг уу мэдээж орлож үзэл болох байх. Тийм одоо уус яг 2 layout-аар хийгдэж байгаа. Сонирхолтой. Тэгээд юу нэг иймэрхүү Монгол бичгээр бол нэлээд их асуудал шинээр гарч ирж байгаа ялцчихгүй. Тэгэхээр биднээс яг нөгөө өөрсдөө хийж үзээгөө тушиж үзээгүй гэж тийм зүйлээ яцгаагаад байна л да. Яг хийсэн хүмүүс нь ингээд асуудлыг ингээд дэвшүүлээд ингээд явчих юм бол одоо шийдэл нь яа шийдэж болох вэ гэдэг дээр бүгд толгойгоо ажлуудад эхлэх юм бол хоёртон шийдэл гарах болоо да. Би бол тэгж бодож байна. Гэтэ бас Монгол бичгээр ингээд аппликейшн хөгжүүлэхээр нэг технологийн хязгаарлалт мэдээлэл байдалтай айгүй их орчтой юм лээ. Тэр технологи нь өөрөө яг бичгэр нэг хэвтэй эсвэл нэг мөрөнд илүү дагасан тийм хөгжүүлэлт явуулдаг байхгүй юу. Тэнгүүт хөгжүүлэгчдэр ч гэсэн Монгол бичгээс бүр амар шинэ проблем, технологи дээр ч гэсэн шинэ проблем болоод ороод ирд юм лээ бүр ялцчихгоо. Монгол технологи биш юм чи. Тийм асуудал байлээ. Тэгэл одоо оюун болдыг одоо яг Японд хөгжүүлж байна. Тэ дөнгөж UX Японд дөнгөж хөгжиж байна гэдэг их сургуулийн багш нар хэлсэн гэд тэгж дээ тэ. Тэгэхээр оюун болдыг л одоо яг энэ биднээс тулгараад байгаа асуудлыг яаж тэнд Япончууд яаж шийдэж байна вэ гэдэг шийдлээс нь бас тодорхой хэмжээнд бидэнд хэлэх юм бол биднээс бас шийдлүүдийг бас энэчнээ шийдэх боломжтой болов гэж бодоод байна. Яагаад гэвэл Япон гэдэг хүмүүс буюу Япончууд ч өөрсдөө дандаа технологи өөрсдөө экспортлдог болсон. Гадагшаа байнга технологи гаргаж ирдэг болсон гэдэг. Тийм бол тэр бол ерөөсөн мундаг гэж болох үсэл байгаа юм л да. Тэгэхээр UX-ийг хийждэгчнээ хожуу байгаа ч гэсэн тэднээс бол маш өндөр соёлтой, маш өндөр одоо юу гэдэг потенциалтай гэх юм уу те. Тиймэрхүү зүйл юмыг их нягт хийдэг. Маш нягт нямбаа хийдэг. Тийм хүмүүс бол энэ үндэ бас их
тулж ажиллаж байгаа болов гэж бодож байна. Тэгээд санаануудыг бас хэлвэл бидэнд бас илүү их давуу тал болох хаа. За тийм ээ. За гоё ярилцлаа. Баяртай. Баярлалаа. Гарах хэрэгтэй болчлоо. За бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд хэдүүлээ. Өнөөдрийнх уулзалтыг ингээд дуусгахгүй. Тэгээд одоо бидний хийх зүгээс гэвэл одоо хэдүүлээ энэ группийг ашиглаад хоорондоо тийм санал бодол болцох илүү тэр Figma файл шеэрлж дундаа ингэж дизайн зурах шин бодол санаануудаа нэгтгэх энэ шийдлийг олох гэдэг талаас нь илүү төлөвлөгөө ажиллаж үзээд яг юм чаленж маягаар ингээд хөгжөөд хэдүүлээ хоорондоо суралцаа явуул бас их зүгээр юм болов гэж харж байна. За тэгээд оюун болдоо маш их баярлалаа. Мөн ярилцсан, асуулт асуусан бусад бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд л өнөөдрийнхөө ивентийг өндөрлөё. За бүгдэнд нь маш их баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Таараа. За одоо баярлалаа. Гарцсан уу? Гайл. Хамгийн одоо энэ удаагийн ивент ч гэдэг нэвтрүүлэг ивент маягийн онлайн дээр хамгийн чухал ганц гоё гарсан зүйл нь бол тэр Монгол бичгийн асуудал байлаа. Тэр бол надад бол үнэхээр таалагдлаа. Тэрний талаар бол бас нэлээд бас судалж үзнэ. Японд бол бас босоо хэлбэр бас нэлээд ашигладаг байхгүй. Одоо канжи босоо хэлбэрийг ашигладаг. Тэрний бас талаар бас нэлээд судалж үзнэ. Яаж босоо хэлбэрийн зүйлийг ашиглаж байна. Тэгэл асуудал. Гоё зүйл байлаа. Харуулнаа. За баярлалаа. Баярлалаа.